Тэр Google одоо зүгээр л та тэгэл их сургуулаа мастер хичээл тэгэл орчдөг тийм амарх юм уу тий. Би нөгөө Google-д яг 19 он нөгөө full time ажилланаар орж байгаа шүү дээ. Тэрнээс өмнө 18 оны 170 гэжсэн. Одоо та яг мета дээр юун дээр ажиллаж байна? Бидний шил тэгээ AI гэдэг юм болоод байгаа байхгүй. Тэгээ тэр бол одоо метагийн хамгийн хоёр том хөрөнгө оруулж байгаа салбарууд. Smart Glass VR headset нь хоёр ингээд тусдаа явах юм уу? Эсвэл энэ хоёр ер нь явандаа дундаа хараад уулзах гад байна уу? Тийм болохоор би ингэж энэ AI-ийн одоо уралдаан дээр Google бол айгүй урд явж байгаа гэж бодоод байгаа. Одоо та ер нь өөрөө код бичиж байгаа юу? Vibe coding гэдэг гарч ирсэн сошо код бол дөндөө уншиж байгаа болохоос бичих нь бол маш ховор. Hiring процесс дээр яг энтэй холбоотой ер нь өөрчлөлтүүд орж ирж байгаа юу? Тэр TikTok-д байхад бол яг AI дөнгөж эхэлжсэн болохоор амар хэцүү асуудал боловсруулж яа. Топ компанид орох юу амар стресстэй ингээл зарим инженерүүд нь бүр ингээд прожект ингээд авч чадахгүй баг зарим амиа орчих ч юм уу тохиолдол гарч ирдэг. Дэлхийд одоо product-а ингээд хүмүүс хэрэглүүлж ивэл тэр баг ер нь бол жоохон юутай стрессүүд байна ойлгомжтой. Одоо жилийн цалин гэдэг нэг юм дүн явж байгаа шүү дээ. Тэрнийг баг нэг нуулсан дайны сток аавна гэсэн үг. Тий, одоо жишээ нь $500 мянган цалинтай гэж үзэх юм бол баг таллаас илүү сток бол байна ер нь. Тий, тухайн жилдээ. Тий, тухайн жилдээ. Йоо. Подкаст ивэнтгэгч Бономда баярлалаа. Боном нь Монгол улсад Apple Pay, Google Pay-г нэвтрүүлэгч, цор ганц төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. Одооноос эхлэн Apple болон Android утас хэрэглэгчид төлбөр тооцоогоо илүү хялбар, хурдан, найдвартай хийх боломжтой боллоо. За сайн байцгаана сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Newtek подкастын 27 дахь дугаар эхлэхэд инхүү бэлэн болсон байна. За тэгээд энэ удаагийн дугаараар ByteDance буюу TikTok, Google зэрэг компаниуд ажиллаж исэн одоо Meta компани софтвер инженер Цэнгүү ах маань оролцож байна. За урилга хүлээж авч оролцож байгаад маш их баярлалаа. Зүгээрсэнд баярлалаа. Тийм хийжсэн. Тий. Өнөөдөр бид хоёр болохоор юуны талаар ер нь ярилцах вэ гэхээр энэ дэлхийн одоо Цэнгүү ах юуны дэлхийн топ компаниуд дахь ер нь дуршлаг болон одоогийн ер нь технологийн салбарт болж байгаа сонирхолтой үйл явдлыг ер нь тэр чигт базаад ярих гэж бодож байна. Тэгээ бас ер нь энэ софтвер инженерийн замнал одоо софтвер инженерийн одоо энэ туулах journey-нууд ер нь яаж ийн яг Цэнгүү ахын ер нь бас journey-г нь бас нэлээд сайн харъя. Тэгээ бас ирээдүйд нөгөө нэг одоо яг софтвер инженерээр сурж байгаа ч юм уу энэ чиглэлээр явах гэж байгаа залуучууд бас нэлээд хэрэгтэй бас мэдээллийг өгчий гэж би бодож байна. Тэгээ бид хоёр өнөөдөр бол нэлээд тухтай дугаараа хийн нэг амар цаг магт баригдаад ярихгүй. Тэгэхээр аль болох ер нь энэ дугаараа амар уртлах байх гэж ер нь бодож байна. За ойрын сайхан таны хувьд Монголд ирээгүй хэр удаж байгаад ирүү. Тэгээд Америкт ер нь хэр удажчуу. За би ч одоо хүмүүсэл 4 жилийн өмнө ирсэн байлээ. Тэгээд яг одоо 4 жил гарсан болцсон. Тэгээд ер нь бол өмнө нь дандаа нэгээс 2 жилдээ нэг зундаа ирчдэг байсан. Тэгээд сая сүүлийн 4 жил ялцчихад ирч чадсангүй. Тэгээд нэг ирж байгаа ихэд арай энэ гоё подкаст байд юм байна. Би сая л олж мэдлээ. Тэгээд тиймэрхүү зүйлүүдийг болон одоо өөр нэг тийм сургалт мөрөлтөн те багшилж жоохон бас сурагчдад тийм юм өгөх зорилгоор гэдэг айл болох нэг ир суух цаанда богинохон ир суух цаанда тэгээ юм хийчихье гэж бодоод тэгээд ингээд сууж байна. Тэгээд Америкт гэвэл 12 оноос хойш байсан. Тэгэхээр ч одоо 14 жил болсон. Тэгэхээр айгу удаан байж байгаа. Би сая бодлоо гэсэн чинь 14 жил болсон байсан байна. Nice. Монголд ирсэн хэр байна танд? Тэгээ одоо гоё байна. Сая одоо жишээ нь ингээд 4 жил ирээгүй болохоор ингээд гэрхийн ч гэсэн айгу гоё хандаал те. Тэгээд ядж хахад ингээд яг ирсэн чинь дулаан болчихсон. Би ингээд уг амар өвлийн күртэн мөртөд ингээд бэлэн байжсэн чинь. Ирсэн чинь ингээд дулаан болоод тэгээд халахсан чинь ингээд бүр күртэнтэй халууцагдаад бүр нимгэн күртэг авч байгаа. Тэгээд манай ах бэлтцсэн тэрийг амсаж байна. Гоё. Хоёул эхлээ таны танилцуулгаас ер нь таны ер нь анх эхэлсэн түүхээс чинь энэ салбарт орсон түүхээс чи эхлэе гэж бодож байна. Ер нь яагаад та энэ анх технологийн салбарыг гоё сонирхож суралцах болов гоё тэрнээс эхлэв. Тий, ерөнхийдөө бол би технологийн салбарт аягүй сүүлд орсон шүү дээ. Тэгээд яг би одоо намтраа хэлэх юм бол яг 11 онд те 10 жилээ төгсөөд тэгээд би чинь одоо мөсөд эхлээд 1 жил сурсан 1 жил хүрээгүй сурсан. Тэгээ санхүү менежментээр сурч ирсэн. Тэгээд тухайд чинь санхүү менежмент амар кул санагдал тий. Тэгээд одоо мөсөө 4-р баригдвал хэдгээр барьчлаа мартчих. Тэгээд тэрэн дээр ажиллаад сураад тэгээд Америк явъя гээд. Тэгээд Америкт нөгөө Монгол улсын засгийн газар тэтгэлэг гэж байдаг гэсэн. Тэгээд тэрийг нь аваад тэгээд Монгол Америк явж 4 жил одоо бакалавраа сураад тэгээд ихтэй гол нь юугаар сурсан. Математиктэй гайгүй сайн байсан болохоор инженерчлэлээ суръя гэдэг. Тэгээд инженер болсон л да тэгээд барилгын инженер сурсан. Тэгээд барилгын инженерээр сурж байгаа л тэгээд за ингээд төгсөг болсон чинь нэг барилгын эдийн засгийн Америкийн барилгын инженерийн компаниудыг судлаад ирсэн чинь ерөөдөө мастрын цолоод авсан байт юм байна тийм ажилтдаг хүмүүс. Тэгэхээр ерөөдөө за мастер хэрэгтэй юм шиг байна гэдэг. Тэгээд сургууль дээр үлдэж нэг мастрын зэрэг хамгаалаа. Тэгээд сургуулиас тэтгэл авцсан болохоор юу гоёс тэгээд 1 жилийн дотор мастрынхаа
тэтгэлийг аваад. Тэгээ яг ингээд төгсөө байжсэн чинь тэр юу мастерын зэрэгтэй ч гэсэн тэгэл барилгын инженерийн салбараар айгүй гадаад хүмүүс айгүй ээлгүн байлээ. Америкт ер нь бол тэрийг бол би бас бакалаврыгаа төгсөх замдаа л яг нэг хальт ухаараа тэгээ за ерөөхдөө дараа жил төгсөхдөө чинь сайн байвал ажил орчих гэдэг гэсэн маягаар байжсэн чинь тэгэл ажил ер нь бол орох шанс айгүй бага байсан барилгын инженерийн салбараар. Тэгсэн чинь ингээд яг ингээд ажил хайгаад нэг жоохон ингээд шантраал ингээд байжсэн чинь манай ангийнхан одоо манай анги хятад зал очоод ингээд шууд за барилгын инженер чинь жоохон тэнийг юм байна. Тек руу орё компьютер сайенс бол тэгээд ихсэн манай хоёр анги хятад зал хоёулаа гэсэн. Тэгээд ингээд хоёр дахь мастер хийж байгаа байхгүй. Тэгэл би тэрийг харчаад нараа нэг тим юм байгаа шүү дээ. Тек салбарч угаасаа гадаад оюутнууд айгүй ээлтэй ягаад гэвэл том одоо Google, Facebook гэдэг компаниар чинь виз айгүй сайн суппорт хийдэг байхгүй Америкт. Тэгээд тэр бол ямар ч асуудалгүй тийм болохоор тэгээд за тэгвэл тийм гоё юм байна. Би бас тек гэдэг угаасаа нэг найзууд бас хальтек байсан бол нэг хальт мэддэг байсан. Тэгээд тэрийг гэрийнхэн яриа явуулсан чинь манай гэрийнхэн ч гэсэн өө за тэгвэл миний хүч сурчаач та гээл. Тэгээд хоёр дахь мастер хийчихгүй гээл. Тэнгүү за тэгээд хоёр дахь мастер хийгээл тэгээд өөр сургуульд ороод тэгээд 2 жил сураад тэгээд нэгэсэндээ 11 оноос хойш сурсаар хагаад 19 он төгсөж байгаа байхгүй би. Тэгээ 8 жил сурсан масаар жоох нэгс 2 мастер хийсээр байгаа тий. Тэгж байгаа жоохон одоо хөшөрсөн хойно чих хаашаа. Тэгээ 25 26 даа төгсөж байгаа байхгүй. Тэнгүүтэл тэгээд одоо анх ажилдаа одоо Google-ийг орж байгаа байхгүй. Ер нь тэгээ айгүй орой ихлээ тий. Карьер одоо shift хийж байгаа хүмүүс гэсэн надаас одоо жоохон өлгөдөл авч бахалах. Ерөөдөө ингээд shift хийгээд тэгээ ингээд сүүлийн одоо 19 оноос хойш ингээд 7 жил ингээд техт ингээд ажиллаж байгаа гэсэн үг. Тий. За тэгвэл хоёлаа одоо хамгийн таны Америк нэгдсэн улсад байхдаа орсон хамгийн анхны ажлын талаар Google. Тэр Google-д одоо зүгээр л та тэгэл их сургуулаа мастер хичээл тэгэл орчдөг тийм аврах юм уу тий. Энд одоо Монголын инженерүүд чинь ингээл арга Монголд байгаа инженерүүд чинь тийшээ чинь амар бэлдэж чинь заримдаа бараг тий 3 4 жилч бэлдээд орж чадахгүй хүмүүс байна. Тэгээ бүр шантраад өөр карьер хөөцсөн ч юм уу эсвэл өөр компаниудад тий ажиллаад явцсан ч хүмүүс байна. Анх яг энэ Google-д орох процесс дээр та яг юу болсон тэр гой түүгээс олсон. Тэгээ энэ Google гэдэг компанид ороод бол зүгээр үнэхээр гайхалтай байсан л да. Яг ингээд орчсны дараа ч гэсэн ингээд итгэхгүй тэгээд нэг үүлэн дээр хөвж байгаа юм шиг айгүй гоё байсан. Тэгээд би нөгөө Google-д яг 19 он нөгөө full time ажилланаар орж байгаа шүү дээ. Тэрнээс өмнө 18 оны 100 дадлага хийжсэн. Тэгээд дадлага сайн хийгээд тэгээд нөгөө нэг бас full time болохын тулд тэгээд яасан ярьсан энэ төр өгдөг техник ярьсан тэгээ 2 3 ярьсан байгаа. Тэрэндээ бас тэнцээ тэгээд project-аа сайсан гэдэг манай менежер ч гэсэн авъя гээд тэгээд манай яаж аахгүй тэр хоёрыг бүгднийг үндсэн дээрээс Google буцаагаад авъя гэх. Тэгээд би Google үлдээж тэгэж 19 оноос хойш 21 он хүртэл ажилласан байхгүй. Тэгээд гол нь тэгэхэр чи нөгөө яг яаж дадлага авсан бэ гэдэг асуулт гарч иж байгаа тийм. Дадлага ажлаа авахын тулд ер нь бол азтаач байсан гэхдээ амар хэцүүч байсан ер нь бол. Тэгээд би бол ингэж боддیں۔ Ингээд би одоо жишээ нь ингээд амар pop rock болтой одоо ингээд өөрийнхөө дагч ихс гэдэг ч юм. Тэгэх юм бол би ингээд хотлаагаас ингээд ярьж болох байхгүй. За би ингээд барилгын инженер сурж байгаа ингээд те. За би 1 жилийн дотор те Google-ийн дадлага авцсан. Энэ ч бол амар амархан та нар гэсэн чаднаа. Одоо миний сонголтыг аваарай ч тийм үү. Тэгэж ирэхэд болох байсан. Тэгээ би бол тэгэж ирэхэд хүмүүсээ тэгэж буруу бодол өгмөөргүй байна. Яагаад вэ гэхээр би мэдээж 1 жилийн дотор бол Google тэгэж мэргэжлээ солиод орсон л үнэн. Тэгээ дадлага аваад орсон үнэн. Гэхдээ тэгээд тэгэж амархан юм шиг бас бодож болохгүй юм. Одоо би яг яагаад ингэж хэлээд байна гэхээр би 10 жилээс нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. Одоо математикээр явдаг байсан тийм. Тэгээд дунд сургуулаа би математик олимпиад ордог байсан. Ахлах сургуулаач ордог байсан. Тэгээд амжилттай явсан. Тэгээд тийм л болохоор засгийн газар тэтгэл авсан байгаа шүү дээ. Олимпиад амжилттай ордог байсан болохоор. Тэгэхээр нэгэсэндээ юу гэсэн үг гэхээр миний одоо толгойн одоо логик тэр problem solving skill гэж ярьдаг шүү дээ. Тэр нэр логик сэтгэлгээнд дунд ангиас хойш ингээд аягүй сайн өссөн. Тэгээ ингээд ахлах ангиад төгсгөж аягүй мундаг одоо тоондоо сайн төгсөж байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор тэгээд тэр team ирчээрээ одоо Америк ирээд тэгээд барилгын инженерийнхээ салбарч гэсэн тэгээд бакалавра сайн хийгээд мастер гэсэн сайн хийгээд сайн дүнтэй костюмтэй төгсөөд тэгээд ингээд тэр хугацаанд л дандаа толгоогоо хөгжүүлж ирсэн хүн байгаа байхгүй тэгээд би ингээд бодоод тахад тэнгуүдээ ингээд миний сайн хөгжүүлж ирсэн юм нь мэдээж барилгын инженертэй сайн байсан ч гэсэн тэгээд юу давхар хөгжсөн бэ гэхээр хөрвөх чадвар одоо юм сайн хурдан сурах чадвар бас давхар хөгжижсэн байгаа байхгүй тий логикийн сэтгэлгээчсэн сайн хөгжиж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол компьютер сайенсийн одоо сэдвүүдийг ингээд анханаас нь сурж байгаа ингээд айгүй хурдан одоо тийм ойлгомжтой болж ирж байгаа байхгүй. Угаасаа математик чинь логикийн сэтгэлгээнд үндсэн болохоор тий компьютер сайенс чинь цэвэр логик шүү дээ тий. Тэрийг айгүй хурдан сурч эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө бол за мастертаа орсноос хойш тэгээд ингээд компьютер сайенсийн салбар тэгээд ярьсан амар сайн бэлдээ болоо боцоо тэгээд юмнуудыг сайн сурсаар агаал тэгээд вебсайт энэ төр хийх мэхэнтэй давхар хажууд хичээлээ хийх хажууд сурсаар агаал тэгээд ярилцлагандаа тэнцээ тэгээд орж исэн байгаа байхгүй. Тэгээд нэгэсэндээ бол би бол зөвхөн 1 жилийн дотор бэлдээд орсон гэж зүгээр айгүй худлаа. Ягаад гэвэл тэр 1 жилийн дотор чинь бэлдсэн ч гэсэн компьютер сайенсаа бэлдсэн ч гэсэн би тэрнээс өмнө 10 жилээсээ хойш ингээд толгоогоо ингээд тэнэглээ сайжруулаад тасгал хийгээд явжсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр ерөөдөө бол ингээд ямар ч одоо тийм 10 жилдээ тоомоо боддоггүй байсан физик ингээд толгоогоо ажилладаггүй байсан хүн хизээч ингээд 1 жил компьютер сайенс сурах тэнгуүдэг Google орч чадах тийм хэмжээний ерөөсөө биш. Ямар нэгэн байдлаар
ардаа тийм бэлтгэл бол ямар нэг байдлаар байх технологи ингэж үзсэн байх. Би тэрийг амар захиж хэлээ. Зөв. Тэгээ тэр нэг Google-ийг нэг анх дадлагдсаар та хүсэлтээ өөрөө хэлгээж ирсэн эсвэл гэсэн. Тий. Тэгээ бид процессорыг яаж авдаг? За тий. Юу Google-д одоо жишээ нь ямар ч хамаагүй компанид ингэж ажид орохын тулд ихлэ мэдээж аппликейшн явуулна гэдэг юм байгаа шүү дээ. Тэрийгээ тэгээ хоёр янзаар явуулж болно. Нэг нь болохоор зүгээр л онлайн дээр тавьсан байгаа. Тэгээ apply гэж дараалал нэг бүхэл тий явуулна. Эсвэл хоёр дараа нь болохоор ингээд тэр компанид ажилладаг байсан хүн чинь ингээд refer гэж ярьдаг тий. Ингээд энэ хүнийг авчаа тий манай найз манай таньдаг ажилтан хамт ажиллаж байсан гэдэг юм уу. Тиймэрхүү байлаа. За энэ хүнийг ингэж манай компани бол зүгээр шүү гэдэг тийм referral юм байгаа. Би тэрэн дээр referral авч чадаагүй. Тэгээд өөрөө зүгээр apply гэж дараал тэгээд ороод тэгээд намайг тэр тэгээд ингээд нөгөө нэг ярьсан давах процесс нь эхэлж байгаа хгүй. Тэгээд яадаг вэ гэхээр ингэдэг. За эхлээд би аппликейшн явууллаа тий. Аппликейшн явуулахдаа би ингээд резюмегээ сайн бэлдэнэ. Резюмегээ бэлдэж чаад явууллаа. Тэгвэл резюмег чинь тэр нэг Google recruiter хүн гэж байгаа ч тий. Тэрийг ингээд сайн харж байгаа. За энэ нөхөрийг дараагийн шатнахаа оруулъя гэдэг. Тэгээд бидээж тэр recruiters нөгөө resume screening process гэж ярьдаг тий. Тэр нь болохоор за энэ резюмег харж за энэ нөхөр дайжгүй юм уу ярьсаг авах уу гэдэг шийдэх хэцүү байгаа ч тий. Тэрийгээ давах нь амар хэцүү ер нь бол. Тэгэхгүйгээр тэгээд 100 хэдэн компани apply хийж чадсан чинь тэгээд тэр шатааж давахгүй бараг 100 компани байгаа аахгүй тий. 150 компани бараг 140 ч юм уу шууд ингээд тэр стейж дээрээс байх болчих жоох. Тэгээд нэг 10 компани за дараагийн шат руу ордог ч юм уу тий. Амар баг. Тэгээд Google нэг нь бас таарсан. Тэгээд тэр нь болохоор ингээд дараагийн шат руу орж байгаа нь болохоор нэг онлайн assessment гэдэг юм байдаг. Онлайн assessment нь болохоор ингээд мэдээж Google гэдэг компани том юм чинь амар олон хүмүүс apply хийж байгаа тийм үү. Зэрэг apply хийж байгаа. Тэгээд тэрнээс ингээд шүүлтүүр нэг хэрэгтэй шүү дээ тий. Ийм одоо 10,000 хэдэн 100,000 хүн apply хийдэг тий. Тэрнээс шүүлтүүрийг мэдээж 100,000 хүнтэй ингээд 100,000 цаг ярьсах ингэж байхгүй шүү дээ. Айгүй их цаг авсан тийм компани явуулдаг тийм үү. Тэрний оронд зүгээр шууд онлайн assessment буюу ингэж нэг юу авчдаг. Нэг линк явуулаа. За энэ бодлогыг нэг цагийн дотор бодчоор гэж тийм. Хоёр бодлого өгөөс цагийн дотор ч юм уу 90 минутын дотор ч юм бодчоор гэж явуулна. Тэгээд тэрийг ингээд кодо бичээд бодоол тэгээд браузер дээр бодоол тэгээд ингээд submit дараа за тэр бодлого дайггүй бодоод тийм бол тэгээд дараагийн шат руу явж байгаа байхгүй. Тэгээд за энэ бодлого дараагийн шат руу орлоо. Дараагийн шат нь болохоор юу? Жинхэнэ Google инженертэй ярина. Google инженертэй 2 цаг ярьж байгаа. 2 цаг ярихдаа 2 өөр инженертэй яриад тэгээд back to back 2 цагийн дотор ярьсан өгөөл тэрэн дээр ингээд өгсөн болгоомуудыг сайн бодоол. Тэгээд ерөөдөө яаж байгаа байхгүй. Тэгэл дадлага шигшүүлэх. Тэгээд яг яасан. Тэгчээд амар энэ утсаа. За би яг таймлайныг ярих юм бол 9 сарын сүүлээр ч үлээ 10 сарын ихээр би аплайдсан. Тэгээд ингээд явсаар нь байж байгаа одоо миний саний одоо утсаар инженертэй ярьсан гэсэн шүү дээ. Тэр чинь баг 12 сарын дундуур ярьж байгаа. Тэгэхээр баг 2 сарын дараа ярьж байгаа шүү дээ. Тэгээ 2 сарын дундуур ярьчаа тэгээд хариу нь гарахгүй байж оны дараа бараг яасан нөгөө нэг hiring committee гэдэг нэг юм байт юм Google-д. Тэр нь болохоор юу вэ гэхээр одоо миний ярилцлагын үр дүн, resume те бүх юмыг ингэж багтж байгаа нэг пакет болгочдөг. Тэр пакетыг нь болохоор ингээ баахан hiring committee-гээ ширээ тойр зурсан мундаг инженерүүд ингээ харж байгаа. За энэ хүнийг Google-д авах уугүй гэдэг шийдэх байхгүй нэгсэндээ. Тэгээ тэрийг нь ингэж одоо давах нь баг хизээ давсан билээ дээ би марцч. Бараг 2-3 сар давсан байхаа тэр hiring committee нэлээд удаан процесс болсон. Тэгж байгаа тэгээ за hiring committee давчаад тэгээд бас болоогүй. Тэр нь болохоор дараа нь ингээ team matching гэдэг юм байгаа. За энэ нөхрийг аль багт авах вэ? Мэдээж Google ч мангар олон багтай те. Тэгээд аль багт авах вэ гэдгийг нэг бас менежерүүд нь нэгээд резюмег харж байгаа шийдэж байгаа байхгүй. Тэгжээ тэнгүү тэгээ манай менежер намайг миний резюмег аваад тэгээд би нэг 2 багт орж чадхаар байсан байгаа. Тэрний тэгээ нэгийг сонгосон. Тэгээд яг жинхнээсээ за окей чи Google дарлаа гэх. Тэр нь баг 4 сард байна уу 3 сарын сүүлээр би тэр оффер авч байгаа байхгүй. Энэ гэхдээ ингээд энэ процесс нь зөвхөн дадлагчгийн процесс. Зөвхөн дадлагчгийн процесс. Тэнгүүд одоо таныг дадлагччаас full time болгох чинь бас дахиад нэг процесс явна. Тэгнэ гэсэн үг тий. Тийм тэр процесс нь яаж явсан яа? Тэр процесс нь ингэсэн. Харьцангуй гайгүй юу одоо? Харьцангуй гайгүй. Санийхаас бол хамаарсан хамгийн хурдан болсон. Тэр нь болохоор ингээд би дадлага 5 сарын сүүлээр эхэлж байгаа шүү дээ. 5 сарын дундуур ч эхэлж байгаа. Тэгээд нэг 3 сар дадлага хийчихээ. За нэг 8 сарын дундуур дууссан гэж бодчих. Тэгэх юм бол ингээд би аль хэдийн нөгөө нэг 8 сарын ихэр юугаа өгсөн. 2 ярьсан өгсөн. 2 одоо Google инженертэй бүр шууд самбар дээр ингээд бодлого бодож зураад. Тэгээ одоо болохоор юу яахгүй те. Тийм байхгүй зүгээр дандаа бүр компьютер арал виртуалаар хийж байгаа шүү дээ. Тухайд бол ингээд яг өрөөнд дотор сууж самбар дээр бодлого бодоод keyboard мөрч байхгүй. Тэгэж ингээд 2 цаг дараалж ингэж ярилцаа өгөөд тэгээ тэрэндээ тэнцээ тэгээд нөгөө internship хийж хат project гэж байгаа шүү дээ. Тэр project айгуу сайн хийсэн болохоор тэр хоёрыг нийлүүлж агаад тэгээд би бараг 9 Монгол тэгээд би Монгол төрчиж ирсэн нөгөө хичээл эхлэхээс өмнө Монгол төрчиж ирээд тэгээд Монгол төрөөж ирээд ингэ байжсэн чи тэгээ offer шүү ярьж байгаа. За full time авъя гэдэг. Тэгээд тэгэхээр ихэд бол нэгэсэндээ би яг тэр 9 сард сүүлийн одоо мастрын 2 дахь жилээс шүү дээ. Тэгээд айгуу жаргалтай байсан. Ерөнхийдөө ажлынхаа offer-ыг авцсан. Тэг хичээлээ хийгээд тэгээд өөр бараг хийх юм байхгүй. Тэгээд тэр үедээ айгуу гоё байсан. Nice. За хоёул одоогоос нэгэн тлийн нэг ажил орох тэ энэ топ компаниудад ажилд орох процессыг ярьж байгаа юм чи нэг бүс яг энд нь ингээ бүгдийг яриад гоё дуусчих би бодсон. Та болохоор ингээ дадлагдчихчаас шууд full time руу орсон байна тийм. Тэнгүүд одоо шууд анханасаа full time-аар apply хийж байгаа хүмүүс дийлийнх нь байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн процесс бас таны тулснаас илүү удаан бах те. Одоо чи дадлагдчихсан full time удаан. Гэтэ тэр саний миний дадлагын процесс ер нь төстэй. Нэг юу нь өөр вэ гэхээр одоо ингэсэн шүү дээ те. Гэхдээ резюмег явуулаад
resume screen хийчээд тэгээд online assessment өгөөд те тэгэнгүүтээ тэгээ утасны ярьсаг авна гэсэн тийм үү. Тэгээ нөгөө дадлагын хоёр утасны. Тэрний оронд зүгээр утасны ярьсаг нэгийг авдیں۔ Яг тэрэн дээр бол нэг цагийн ярьсаг аваад тэгээ тэр ярьсаг авсны дараа яг хөө гэхээр за энэ нөхрийг on site буюу компани дээрээ ирж тэгээ ярьсаг хийдгүүлэх үгүй юу гэж. Одоо дээрүүд бол ковидын өмнө дандаа компани дээрээ ирж ярьсаг авдаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо бол тэнд болцсон яг нэг мөнгө хэмнэх гэж байгаа те. Тэгээд одоо бол нөгөө virtual on site гэж ярьдаг. On site шүү дээ virtual on site болсон. Тэгээд тэр үед бол яадаг байсан бэ гэхээр ингээд бараг 5 6 ярилцдаг шууд дараалаад ингээ авдаг. Ингээд тэгэл тэрнийх нь болохоор ярилцлагууд нь одоо жишээ нь coding одоо код бичдэг ярилцсан бараг 2 3 ч юм уу те. Тэгээ ингээ самбар дээр код бичээл тэгээ нөгөө өөр хүнийг аваад тэгээд тэгээ явдаг. Тэгээд дахиад нэг ярилцсан нь болохоор system design гэж байна. Тэр нь болохоор ингээд одоо та нарт нэг одоо жишээ нь Instagram гэдэг аппликейшн яаж хийх вэ гэдэг юм үү. Тэгэх юм бол ингээ мэдээж код бичүүлэхгүй зүгээр ингээ диаграм зураа за энэ нөхрийг ингэж тавина серверын нижээ байна. Одоо тэр одоо өгдлийн сан тэнцээ байна гэдэг юм үү. Тиймэрхүү зүгээр гарах нөгөө диаграм зурдаг асуудал байхгүй тийм нөгөө яаж архитект хийх вэ гэсэн юм байна. Тийм ярилцлага аван тэгээд дээрэс нь одоо юу авдаг болсон behavioral question гэж авдаг болсон. Тэр нь болохоор нэгэсэндээ за менежертэйгээ нэг модалчсан тухайгаа ярьж гэдэг юм үү те. Тэгснээр тэгээ ямар нэгэн байдлаар хэцүү project байсан. Тэр нь юу нь хэцүү байсан бэ те. Хэцүү байсан бол тэрийг одоо дараа дахиад хийх байсан бол юугаар өөр хийх байсан бэ гэдэг юм. Тиймэрхүү нэг generic асуултуудыг асуудаг. Тийм одоо ярьсанууд байгаа. Тэгээ тиймэрхүү нэг 5 6 ярьсан аваад тэгээ тэрнийхээ үндсэн дүнд тэгээд hiring committee буюу одоо дахиад санийх шиг тэгээ нөгөө тойгшрээ тойр зурж за энэ нөхрийг авах уугүй гээд тэгээд тэрнийхээ дараа дахиад адилхан нөгөө бага матч ийн тэгээд бага матч ихтэй болохоор за энэ нөхрийг аль багт одоо нөгөө менежерүүд сонгож авмаар ингээл тэгээд менежерүүдтэй ярилцаад тэгээд менежер авах уугүйгээ тэгээд шийдэл тэгээд ордог гэсэн үг гэсэн доо. Зөв. За маш их баярлалаа. Тэгвэл хоёлаа ингээ та бас нөгөө нэг одоо ByteDance буюу одоо хүмүүсийн мэдгээр TikTok компани толгой компанид софтвер TikTok софтвер орж ажиллаж ирсэн. За тэгээ бас одоо та яг метод ажиллаж байгаа. Тэнгүүд энэ хоёр дээр ба одоо яг Google шиг ерөнхий ингээд ер нь процесс нь ижлэхэн ер нь төвшнүүд явагддггүй эсвэл ингээд левел авах тусмаа бас тэр юунууд нь төвшнүүд нас арай гайгүй болдгоо. Энэ хоёрын одоо тэр нөгөө нэг юм хүнийг ажилд авах процессоос яг онцлог зүйлсүүд нь яг танд юу байсан? Юу ер нь бол Meta Google хоёр ер нь бол нэлээд төстэй. Бараг л адилхан гэж хэлж болно. Бас л team matching байгаа, бас л on-site гэж байгаа, phone screen гэж байгаа. Meta Google бол яг адилхан гэдэг. Чи өмнө нь болохоор яадаг байсан. Meta болохоор арай өөр процесстэй байдаг. Тэгээд Google-тэй адилхан болсон. Өмнө нь яадаг байсан бэ гэхээр нөгөө нэг team matching гэдэг зүйл би ярьсан шүү дээ. Team байдаг байсан аахгүй Meta-д. Өмнө нь яадаг байсан бэ гэхээр шууд за энэ хүнийг авчи. Тэгээд Meta-д оруулчих гэж гисэн. Тэнгүүд Meta-д ороод эхнийхээ сар нөгөө Meta-ныхаа culture молж tool муулигээ сурч байхдаа тэгээд багт өөртөө ордог гэдэг. Team байдаг байсан байхгүй. Тэгээд ингээд ажилдаа орчоод багт ордог. Ингээд хуваарлаж ордог. Тэрийгэ болоолаа одоо бол ингээд заавал багт орчоод нэгэсэндээ ажил авна гэдэг яг Google шиг философи болсон. Тэргээр өөрчлөгдсөн байгаа. Тэгээд одоо TikTok болохоор арай жоох өөр. TikTok болохоор ингээд би ч нөгөө ковидын дараа ажилласан болохоор тэгсэн байж магадгүй. Гэхдээ яг hire registration process нь болохоор ингээд on-site гэдэг юм байхгүй. Зүгээр ингээд нэг раундаа л ингээд яваад. Тэгэхээр нэгэсэндээ баг би 6 мурга ярилцахыг ингээд ихнийхээ татан тэнцсэн мө дараач ингээл жоохон сунжраад яваадсан. Тэр нь жоохон ядаргаатай юм байлээ. Тэгэл нэг 7 хоногт нэг 2 ярьцаа өгчөөд баг 3 4 7 ингээ сунжраад явчих юм чинь нэг авсаар байтал. Тэгэл тийм юм билээ. Тэгээд тэргээр арай өөр. Тэгээд миний бодлороо нэг on site тэгээ 5 6 ярьсан шуудаар авцсан мөн хамаагүй амар ирнэ лээ. Тэгээд төстэй бүх юм тий. Зөв. Одоо тэгээ яг энэ ингээд энэ топ компаниудын одоо за миний угаасаа харж байгаагаар уусаа хүн болгон л уус тэгж бодож байгаа. Энэ топ компаниуд бол ер нь дэлхийн хамгийн л ер нь шалгарсан шилдэг инженерүүд нь очиж ажиллаж байгаа тийм. Тэр инженерүүд одоо зүгээр ингээд босоод энэ өөр одоо газараар байгаа инженерүүдээс яг юугаараа ялгараад тэр компанид ороод байна. Тэгээд тэр нь таны сайн ингээд хайр хийж байгаа энэ процесс амар урт ингээд процесс болж штэ. Энүүгээр яг инженерүүдийн яг юуг нь агуу ингээд шалгаж хараад байгаа. Тий. Яг уу тий одоо Google, Facebook жишээ нь ингээд амар мундаг компани болохоор хамгийн мундууд нь ажиллаж байгаа гэдэг тийм концепт байдаг шүү дээ. Тэр бол би бол яг уу нэг generally үнэн гэж ярмаар гэхдээ яг тийм 100% үнэн биш те. Тэгээд яагаад би тэгж хэлээд байна гэхээр бүр дэлхийн хамгийн топ ухаантай хүмүүсүүд нь Meta, Google энэ тэрийг тоож ажиллахгүй байгаа байхгүй. Яг одоо те индустри арай өөрчлөгдсөн. Яг одоо тэр OpenAI, Anthropic гэдэг айгу мундаг компани байдаг болсон. Тэрнээс гадна тэгээд нөгөө санхүүгийн компаниудаас байгаа зүгээр л ингээд нөгөө stock arrange enter хийдэг. Тэгээд толгойд гарууд тийш ордог. Тэгээд тэд нар хамаагүй өндөр цалинтай Meta, Google-ийг бодвол. Meta, Google-ийг яг мэдээж манай үзэгчид маань сайн цалин өгдөг мэдж байгаа. Гэхдээ тэрнээс илүү сайн цалин өгдөг компани одоо бүр байдаг болсон. Тэгээд тэр биш юмаа гэхэтээ шууд одоо Stanford, Harvard-ыг мундаг төгссөн хүмүүсүүд нь шууд юунд орж байгаа байхгүй юу? Стартапд орж байгаа. Өөрийнхөө хүссэн зүйлийг хийх гээ өөрийгөө чаленж хийх гээ. Тэгвэл ингээд том компанид орчингууд чинь юу шүү дээ. Одоо жишээ нь 22 настай амар их юм хиймээр байгаа тийм одоо гал агалцсан оюутан чинь те том компанид орчих юм бол тэгээд нөгөө нэг
урсгалаараа яваад нэг өөрийнхөө хүссэн юм хийж чадахгүй нэ баригдаалтай тэр нэг 100 мянган ажилтнтай компанид чинь зүгээр өөрийнхөө хүссэн юм хийж чадахгүй шүү дээ бас тэр чинь бүх юм одоо процесстэй те тэрний оронд зүгээр сайхан стартапад орчих юм бол чи хүссэн юм аастаж ингээ хийгээд бүр айгүй хурдан дэвчих боломжтой байхгүй те тийм болоо тэгээд тийм мундаг хүмүүс болохоор ингээ стартапад орж байна одоо AI компаниуд орж байна finance компаниуд орж байна бас big tech-д орж байна те зөндөө компаниуд орж байгаа тэгээд одоо яг тэр одоо манай компанид байгаа инженеруудын хувьд одоо одоо жишээ нь жирийн инженер одоо жишээ нь даатгалын компанид байгаа инженер ч юм уу банкны компанид байгаа инженер ч юм уу тэднээс ялгаатай юм нь юу вэ гэхээр нэгдүгээр нэг энэ ярилцлага гэдэг шат байгаа шүү дээ тэрийг давж чадахын тулд бэлтгэл маш их хэрэгтэй байдаг. За бараг 2-3 сар бэлтгэл бол бараг минимум. Тэр бэлтгэлийг хийхээс одоо ирмэлцсэн ч юм уу те цаг нь байдгүй ч юм тиймэр хүмүүсээс зөндөө байдаг. Зүгээр л тэр цагаал зүгээр зацуулаад бэлтчих юм бол компанид орчих хүмүүсээс зөндөө байгаад байгаа байхгүй те. Ялангуяа метад бол ингээд орохын тулд бол зүгээр одоо нэг тийм бодлогын одоо сан байгаа. Те тэр бодлогуудыг бүгднийг ингээд нэг хэдэн сарын дотор бодчихвол тэгээд болчихж байгаа байхгүй нэгэсэн дөө те. Тэрийг ингээд хийхин тулд мэдээж хэцүү гэхдээ цаг хэрэгтэй. Тэгээд тэрийг бодсон нэг метад ордог тийм нэгхүү юм байгаа. Тэгээд Google ч гэсэн бас яг ялан Google-д зөрөөсөн тэр бодлогуудыг бодож чаддаг байхад тэгээд орчихно. Тийм мэдээж юу гэхээр орохыг хүсээ тэгээд тууштай байх хэрэгтэй гэсэн байгаа нэгсэн тий. Яг тэр ярилцлаганд ямар юм асуудын тэрийг нь сайн бэлдээл байхаа. Тэгээд дундаж инженерлаа тэрийг нэг сайн бэлдэж чадахгүй цаг хугацаанд гардаг ч юм уу тий. Гэтэ яг үндэ Google-д ормоороо гээд зориод тэгээд амар олон жил одоо 3-4 жил болоод тий. Үнэхээр амар сайн зориод байвал би бол нэг чадахгүй юм бол байхгүй гэж бодож байна. Гэтэ яг ийм одоо чинь 3-4 жил ингээд apply хийгээд тий. Apply хийгээд бүр нөгөө нэг ихний шат буюу нөгөө resume screening гэдэг авахгүй байвал тэр чинь өөр нэг асуудал тий. Хэрвээ тэгээд тэргээ давчаад phone screen дээр унаад байвал тэр чинь бас шал өөр асуудал байна тий. Ядаж тэгээд тэр phone screen дээр унжаа гэдэг чинь бэлтгэл дутуу байна гэсэн үг байхгүй тий. Тэгээд resume screening-д авахгүй байна гэдэг чинь за тэр болоо чинь нөгөө background чинь муу байна гэсэн үг байхгүй тий. Resume чинь муу байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэгэсэндээ жоохон за шууд Google биш юм аа гэх ядаж нэг жоохон өөр нэг ахиц болсон компани руу орчлоо тий. Одоо Google-ээс өөр зөндөл компани байгаа тий. Одоо нөгөө Instacart, Uber, Lyft юу ч үгүй тий. Тиймэрхүү том компани зөндөө байгаа шүү. Google-ийн нэг зэрэг доор гэж бодонгууд тий. Тиймэрхүү компанид ороод тэгээд дахиад зөрөөлөө Google руу орчих болно шүү. Ерөнхийдөө бол шууд нэг хинэж мэдгүй компаниас Google руу дамжижсаас өөр нэг компаниар дунд нь ороод тэгээд жоохон резюмегээ сайжруулаад тэгээд дамжиж болно шүү дээ. Google-д компани угаасаа хаашаа явахгүй байж таах юм. Тэгээд ирээдүйд орж болно шүү. Жаахан тэгээд хүлээгээл те. Тийм л байгаа юм. Энэ ингээд яг топ компаниудын ингээд процессыг та зүгээр шууд ингээд хайрж байгаа процесс ингээд харахад яг technical skill-ийг нь хэдэн хувьтай шалгаж байна. Тэгээд хандлага гэж нэг айгуу чухал зүйл бас байгаа даа шүү дээ. Тэр хоёрын алиг нь илүү prioritize хийж байгаа юм шиг санагдаж байна. Ер нь бол technical skill-ийг бол prioritize хийн. Гэхдээ яг хандлага гэж ярьсан те. Тэрийг одоо англиар одоо behavior гэж generally ярьж болно те. Behavior одоо өөрийг чинь зан чанар те. Тэгээд culture fit гэж бас нэг юм байгаа. За энэ нөхөр чинь манай компанид ороод яг адилхан thrive хийж чадах юм бол яг манай компани ингэж үлдэж те. Ингэж сайн ажил хийж чадах юм бол тэрийг нас харна. Гэтэ миний за хуваард бодохоос юм бол зааны 70% та technical юм хардаг байж магадгүй. Яагаад вэ гэхээр хитчнээ үнэхээр сайн одоо ярьдаг яриасаа те сайн хайртай хүн байлаа гэж бодлоо бодож чадахгүй. Тэгээд орохгүй шүү дээ басаа. Тэгээд гэтээ бас тэр нөгөө талаараас юм одоо ингэ бодлоо одоо за ингэ надад ингэ бодлоо өгөөл нэг бодлоо өгчөнгөө би ингэ дув сууж байгаа л ингэ бодлоо бичээ бодно. За болцсон гэд ингэ суугаад байвал тэгч мат тэнцэхгүй байхгүй. Яагаад гэвэл чинь communication skill байхгүй байхгүй. Тэгээд бодлоо тайлбарлалаа. Яаж энэ одоо аргачлалд буюу энэ answer хүрсэн тэрийгэ тайлбарлал. Энэ answer-ыг хийсний дараа одоо өөр ямар answer байсан те тэрийгэ бодож үтсэн юм юу энэний суултал энэ даваа тал нь юу юм ингэ зөндөө асуулт гарч ирнэ. Тэр мэрийг бүр албаар тэр харилцааг авч байгаа хүмүүс чинь ингэж өөрөө их чинь хилүүлэхийг хүсдэг байхгүй. Өөрөө асуухгүй ч гэсэн тэрийг хилүүлэхийг хүсдэг. Тэгээд хэрэг тэр чинь муу байх юм бол наа чи communication skill муу юм байг бүр тусдаа бүр оноо байгаа шүү. Тэрэн дээр дэндэл тавьчихгүй тэгэл ясанд орохгүй байхгүй ерөөсөө цаашаа явж чадахгүй гэсэн үг. Зөв. Тэнгүү та түрүүн хэлсэн. Би тань яг түрүүн нөгөө хэлснээс чи яг бас нэг гоё асуулт бас орж ирлээ л толгоонд. Нөгөө нэг хамгийн мундгууд нь бас энэ том компаниуд орж байгаа гэж бас битгий бодоорой тий. Өөрөө стартап хийгээд явж байгаа ч хүмүүс эсвэл одоо OpenAI, Anthropic гэдэг одоо яг hot болж байгаа компаниуд орж ийн тий. Эсвэл санхүү махуугийн өндөр цалинтай. Та ягаад өөрөө яг энэ топ компаниудад ингэж байгаад байгаа. Яг ашиг нь юу вэ тий. Яг одоо жишээл одоо нөгөө талын гоё харъя л та тий. Яг топ компаниудад орж ингэж инженерээр ажиллаж байгаагийн ашиг нь яг юу вэ? Танд яг юу мэдрэгддэг? Зөв. Юу одоо яг би ингэж нөгөө одоо бол яг ингэж prestigious буюу одоо нэр хүнд энтрээ бодох юм бол Meta бүр ерөөдөө нэлээд топд байгаа тий. Гэтэ Meta-гийн дээр байгаа нь бол одоо бодвол OpenAI, Anthropic гэдэг байгаад байгаа байхгүй. Тэгээд тэрнээс гадна бас нэг хэдэн finance компани яг ингэж prestigious гэдэг рейтингээр бодвол тийм компани бас байгаа. Тэгээд ягаад би одоо Meta-д ингэж байгаа вэ гэхээр Meta болохоор ингэж цалин байл ингэ бодож үзэх юм бол бүр тэр одоо миний саний хэлсэн компаниудаас доор боловч тэгтэл босод 99% компаниудаас дээр л авахгүй тийм. Тэр нь тий. Одоо ингээд стартапад би бол ажилласан. Google-ийн дараа би стартапад ажилласан байхгүй тий. Тэгээд стартап ажилласан шалтгаан нь болохоор хөөе би ингэж том компани ажиллах жоохон сони юм байна тий. Стартап сонин санагдаад байна. Ягаад гэвэл би ингээд юм хиймээр байдаг гэсэн чинь ингээд
том компани ч миний гарыг барьж хийдгүүлэхгүй байгаад байдаг. Тийм болохоор ингээд эрхчлөөтэй стартапад ингээд хурд юм хийгээд импакт өндөр үзүүлээд явъя гэдэг. Тэгээ би энэ стартапад нэг жил ажилласан. Тэгээ стартапад ажиллахын нэг тэнийг юм чи юу штэ ингээд үндсэн цалингаа бол авантай тэрийг одоо англиар base salary гэж ярьж байгаа тий. Тэгээ нэмэх нь нөгөө нэг stock options гэдэг юм өгөн заяа. За тэр stock options нь юу вэ гэхээр зүгээр л нөгөө monopoly тоглоом байгаа шүү. Тэрний нөгөө цаасан мөнгө байгаа шүү. Ерөөсөө тэр хэсэг ямар ч үндсэн нөгөө цаас авахгүй тий. Тэгээ би одоо хүртэл тэгэл тэр үндсэн нөгөө цаас нь одоо ингээд явж лаа. Би тэгээ зарч чадахгүй. Стартапд ажилласан нэг цаас бол байгаа шүү. Тэр чинь байхгүй тий. Тэр нь юу гэсэн вэ гэхээр баг Америкийн стартапууд баг л 95-аас 98% нь хизээч зэрийг мөнгө болгож авч чаддаг. Тэгэхээр ихэд бол стартапд орж зүгээр л base salary буюу үндсэн цалингаараа л одоо амьдрын гэж одоо бодох хэрэгтэй. Ерөөсөө тэр потенциалын мэдээж хараад за OpenAI жишээ нь OpenAI бүр өмнө орсон байсан бол мэдээж ингээд пожиндал тэгээд дээш явцсан байгаа. Гэтэ тэгж эвлэж байгаа компаниудад бид нар анзаарч байгаа болохоос бүр хэдэн мянган компани тэгж чадаагүй л явж байгаа шүү дээ. Тэгээд ингэж бодож үзэх юм бол яг big tech-д орсон нь яг хамгийн одоо найдвартай их мөнгө олох тийм юу байхгүй юу? Компани байхгүй. Одоо Google, Meta-д ингэж анханасаа оюутан болоод төгсөөл орчих юм бол маш өндөр цалинтай эхэлнэ. Тэгээд одоо тэр нь бол одоо сток өгж байгаа шүү дээ компаниас чинь тэр чинь Google Meta чинь угаасаа л ингээд IPO аль дээр хийцэн тэгээд сток нь ингээд шууд зарж болно тэгээд арилжаа хийж болох юм чинь тэгээд тэр утгаараа хамгийн цалин их олж байгаа тэгээд дээрэс нь хамгийн stable компани бүх хэзээ тэр Google Meta чинь табуурн тэр гэж байхгүй шүү дээ тэгээд тийм чинь тэгээд хамгийн stable хамгийн их цалинтай олж байгаа яг хуу тэрнтэй адилхан одоо миний саний хэлсэн financing компаниудаас байгаа илүү их цалин өгдөг тэнцээ бол тэгээд угаасаа орохыг хүссэн ч гэсэн тэгээд би дийлэхгүй байх гэсэн үг л угаасаа тэр чинь айгүй ухаантай хүмүүсүүдийг авдаг айгүй хэцүү тэгээд тэрс амар цөөхөн авдаг. Тэгээд одоо Google Meta-гаас өөр том гоё компани гэвэл юу байна? Netflix-аас айгүй мундаг. Netflix ч айгүй цалин өгдөг мундаг компани. Гэтэ айгүй цөөх ажилтнтай. Ерөөдөө 1000 хэдэн зуул ажилтнтай гэж сонссон байна. Тэгэхээр ингээд хүн ингээд сонгож авахтаа айгүй юу? Selective айгүй компаниар бүхэн орохыг хүсдэг. Тэгээд хүний амар баг авдаг. Тэгээд одоо хүртэл би ингээд Netflix-д ингээд apply хаяа хийдэг. Тэгээд ингээд одоо ярилцлагынхаа нөгөө resume screening-ийг авч чаддаг ерөөсөө. Тий. Тэгээд ингээд миний ингээд нөгөө нэг одоо background-ыг хараад байгаа ингээд мангар олон компани солилцсон байгаа даа шүү дээ. Тэр чинь тэгээд нэгэсэндээ за туршлага солилцоо гэдэг юм байгаа. Тэгээд дээрэс нь ингээд нэг хальт нэг зэрэг ахиулчих гэсэн нэг тиймэрхүү юм байгаа даа. Тэгээд би Meta-даас анхнаас орохыг хүсдэгээс тэгээд Meta-д ингээд орцсон. Тэгээд тухайн үед чинь TikTok чинь бас л хот болжсэн болоо TikTok-д орчих гээл. Тэгээд Meta-д өгнө бол би яасан юм. Яг TikTok-д орох жоохтой би Meta TikTok-оор хоёулын зэрэг авах байжсэн байхгүй. Тэгсэн чинь тэгээд нөгөө Meta чинь болохоор нөгөө тухайн үед ажилчтай халдаг үеийн таараад тэгээд нөгөө нэг hire хийх ингээд зогсооцсон. Тэгэнгүүт би яг нэг бүр нэг 2 3 дугаар ингээд шатан дээр явж байсан. Тэгсэн чинь нэг гинт имэйл ирээд за бид нар ингэж яхаа боллоо hire хийх боллоо гэд. Тэгээд байжсэн чинь шууд гинт TikTok ингээд ажиллаад эхлээд амар удацсан байсан чинь Meta дахиж над руу холбогдоод өргөжлөх үү гэд. Тэгээд за өргөжлүүлээ гээл. Тэгээд ингээд Meta-аар орж. Ер нь бол анхнаасаа би Meta-д орох юм хүсдэг байсан юм бол. Nice. За одоо хоёлоо тэгвэл таны ер нь яг ажилласан одоо энэ топ компаниуд ер нь ажиллаж явах үедээ яг юун дээр ажиллаж исэн бэ гэдгийг нь гоё товч ярих гэж бодож байна. За хамгийн анх та Google-д ингээд интернет орчлоо. Та хамгийн анхны прожект амар амжилттай хийсэн гэж ярьж ирсэн шүү дээ. Тэр прожект нь ер нь юу байсан? Тэгээ full time болсныхаараас ер нь яг бидний мэдэх те одоо бидний мэдэх хэсэг дээр ажиллаж исэн эсвэл илүү back end талдаа бидний харж чадахгүй байгаа бүтээгдэхүүний хойно ажиллаж исэн үү? За тэгээ би ер нь Google-д дадлаг хийсэн тэр прожект дээр ер нь амар бахархаж байгаа. Яагаад гэхээр ингээд миний хийжсэн прожект байгаа шүү дээ. Тэгээд тэрийг ингээд нэг би менежертэй мэдээж үзүүлж байгаа шүү миний хийсэн прожект энэ байна гэд. Тэгсэн чинь тэгээд манай менежер бас тэрийг давхар үзэнгүүтээ шууд наатаха патентчлуулаач гэж санаа гаргаж ирж байсан. Тэгсэн чинь тэгээд шууд одоо манай менежер битээр сууж аваад ингээд патентны нэг уюугаа бичиж эхэлж байгаа байхгүй тий. Тэгээд би тухайн үед чинь тэгээд нэг их юм бодоогүй байжсэн чинь тэгээд тэр нь одоо ингээд Google-ийн одоо оюуны өмч одоо патент болцоод тэгээд миний нэрийг нөгөө патентын сайтаас хараад гарч ирж байгаа. Гэтэ тэгээд тэр нь болохоор нэг тэнийг юм амар би тэрэнд одоо хүртэл солт байгаа юм байна. Нэг тэнийг юм нь болохоор ингээд патентны нөгөө author буюу нөгөө contribute хийсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэн дээр яг манай менежер битээр тэгээд надтай зөвлөгөө өгж байсан 3 хүн байвал надад зүгээр байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгээд тэр одоо Google-ийн бичигдээгүй 4 юм хаашаа ингээ манай баг бүх хүний бичсэн заяа. Ямар ч одоо оролцоогүй те би бүх кодыг бичсэн. Тэгээд манай ментор надад зөвлөгөө өгсөн. Манай менежер мэдээж гайд хийжсэн те. Тэгээд тэр 3 хүн байл одоо зүгээр тэгсэн чинь манай багийн 12 хүний нийт бүгднийг бичсэн. Тэгсээ тэгээд миний овогч нөгөө нэг цаг бадрах гэд TS гэж явж байгаа. Тэгсэн чинь ингээ миний нэр хамгийн ардан ч байх шиг те нөгөө үсгийн дараа дээр явсан. Тэгээд тэрэн дээр жоохон солт. Ихтэй тэгээ яг хуу надаа нэг тэнийг юм юу вэ гэхээр ингээд Google-д ингэдэм нөгөө патент гаргасан хүн болгонд тухайн үед чинь $14,000 ч үлээд тиймэрхүү юм өгчээсэн. Тэгсэн чинь тэгээд
мэдээж 12 дэх хүн болоо хуваагдчихгод чинь нэг YouTube шатчаад нэг крам болчих байгаа байхгүй. Тэгээд ганцаараа тэгэж патент хийгээ файл хийгээ яасан ба тэгээд 14,000 ганцаараа авч явах байсан байхгүй. Таныг тэр нэг наатаха патент болгох чааш гэдэг хүн нь тэр ажилч оролцсон үнэ. Тэр хоёрс оролцоог зөв хараад тэгээд тэр нэрэн дээр ч бас байгаагүй. Тэр нөхөрөд манай менежер байсан болохоор тэр нэрэн дээр ч байгаагүй. Тий. Тэр яг нөгөө нэг амар том нөгөө нэг юуны нүдээр хараад байгаа байхгүй. Нөгөө менежер гэж амар том хүн шүү дээ. Тэрний нүдээр харж байсан тантад potential гэдэг. Тэгээд миний тэр одоо project юу байсан бэ гэхээр юм. За тэрийг одоо technical биш хүмүүс одоо тайлбарлахаа зааж бинийг энгийгээр тайлбарлах гэдэг үзээдхий. Нэгсэндээ ийм гэсэн үг. Одоо ингээд бид нар ингэж за юу 50 байна тийм үү. 50 байнгут бид нар ингэж нөгөө нэг 50 ингээ угсраагүй ирээгүй үед чинь за энэ 50 ингэж угсард юм аа гэж зааварчлага ярьж байгаа шүү дээ тий. Тэгээд нэгснээ миний хийжсэн юм болохоор ингээд тэр нэг зааварчлага байгаад байгаас тэрийг нэг автоматар ингээд generate хийхний тиймэрхүү аргачлал хийхсэн байна. Тэгээд тэр нь болохоор яг ингээ technical хүмүүс сонсч байвал юу вэ гэхээр нэг API дуудана гэж бас ярьдаг. Web service дуудана гэж тийм концепт байдаг. Тэр нь юу гэсэн үг гэхээр ингээд одоо надад ийм мэдээлэл хэрэгтэй нэ над мэдээлэл явуулаач гэх нэг тийм request response гэдэг. Тэгээд одоо API дуудана гэж ярьдаг. Ерөөхдөө хоорондоо хоёр компьютер хоорондоо холбогдож байгаа л тийм language-ийг API гэдэг байгаа байхгүй тийм. Тэр API ингээд дуудахтаа мэдээж одоо би одоо жишээ нь ингээд одоо юуны Facebook-ийн ч юм уу API ашигласмаар байна. Тэр Facebook API нь юу вэ гэхээр одоо ингээд миний wall дээр нэг 5 шиг зураг мөр гарчиж байгаа шүү дээ. Тэр мэр зургийг би програмаар одоо браузераар авч болно тийм ойлгомжтой ингээд scroll авчихна. Тэрний оронд би програмаар авмаар байлаа те зүгээр яг ингээд зураг нь юу юм бэ гэж програмчлалаар авмаар байвал тэгээд би тэрийг ингээд авахын тулд надад ямар нэгэн байдлаар гайд хэрэгтэй байхгүй тий одоо ингээд documentation гэж ярьдаг тий тэгэхэд бол за би нэг чи яг ямар код биччихээж тий энэ мэдээлэлж авах юм бэ гэдэг тий тэр бол айгүй чухал шүү дээ тэр чи одоо мэдээж тэр мэдээллийг тэгхгүйгээр одоо би яг юу дуудана юу хаанаас дуудах юм гэдэггүй тий тэрийг нь одоо ингээд тэр документыг ингээд автоматар ингээд generate хийдэг тийм юм бичсэн байхгүй тий тэрийг нь ингээд одоо request-ийг ингээд анализ хийж байгаа тэгээ тэрийг нэг боловсруулдаг юм техник хийжсэн гэсэн нэг гэсэн тэр гайд нь гэхдээ ингээд одоо цаашаа ингээд Google-ийн ер нь одоо бүх тиймэрхүү байдлаар ажиллаж байгаа хүмүүст ингэж тус нь ингэж generate хийгдээд үгүйсээ тэд нэр тэр яг гайдынхаа дагуу API дуудана API энтрийг холбож энэ ажиллаж байгаа гэсэн үг. Тийм шүү. Одоо тэр документ амар чухал. Ерөөдөө тэр документгүйгээр одоо жишээ нь би developer байвал би Google API дуудмаар байвал тэр documentation гэж байж аж би тэгээд тэрэн дээрээс харж код бичиж. Яг одоо нэг AI байгаасаа AI энэ тэр документээр тэр хартсан train хийсэн тэгээд ерөөдөө дуудаж болно. Гэхдээ ер нь бол тийм миний тэр документ. Таны хийсэн гол project бол яг энэ. Тэр internship project тийм internship project. За full time боллоо. Баган солигдсон уу эсвэл өөр ямар продакт дээр ажиллаж full time болоход бол би багаас олсон. Ягаад бол миний нөгөө нэг internship хийж байхад би Silicon Valley дэсэн, California дэсэн. Тэгээд юу ороод full time бол би Seattle ажиллаж гэсэн. Тэгээд би өөрөө сонгох боломж байсан л да багтаа үлдэх боломж байсан. Тэгээд би яалтч гэдэг Seattle амьдрмаар санагдаад тэгээд Seattle амьдрийгээд тэгээд Seattle баг болсон. Тэгээд тэр баг бол би Google Cloud-ийн хэсэгт байсан. Тэгээд Google Cloud болохоор ерөөдөө нэг тухайн үед чинь хийдчихсэн 80-90 мянган ажилчинтай байхад баг тал ажилласан Google Cloud ажилладаг. Айгүй том investment байгаа байхгүй тий. Тэрэн дээр тэрний багтанд байсан. Тэгээд тэрний дээр юу хийжсэн бэ гэхээр одоо microservice architecture-ийг сайн одоо харуулахад тусалсан ч юм уу даа. За тэрний юу гэсэн үг вэ гэхээр ингээд одоо сервис гэдэг зүйл чинь зөвхөн нэг компьютер гэж ойлгож байна шүү дээ. Тэгээд нэг компьютер асаалттай байгаа. Би тэр компьютерээс юм асуумаараа тэр компьютер надад хариулна тийм үү те. Тэгээ мэдээж тэр чинь ингээд ганцхан компьютер байвал тэр чинь маш олон хандлтыг ингээд хандахад хэцүү шүү дээ. Тэгээд тийм болохоор ингээд хүмүүс ингээд амар олон компьютер тавьж эхэлнэ шүү дээ. Олон компьютер тавьж эхэлсэн. Тэнгүүд ингээд за эхний компьютер нь за наад компьютер чинь зөвхөн одоо жишээ нь телефоны талаар мэдээлэл өгдөг ч юм уу те. Тэнгүүд нөгөө нэг компьютерын занаа зөвхөн одоо машины талаар мэдээлэл өгдөг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд ангилчих болох байхгүй те. Зөвхөн нэг л юм хийдэг те. Нэг л юм хийдэг компьютерүүд ингээд тэднийг одоо microservice гэж яриад байгаа те. Зөвхөн нэг л юм хийдэг компьютер microservice гэдэг. Тэнгүүд ийм олон microserviceтэй болчихгоодс компани чинь мэдээж за ийшээгээ хэрэг хандлт ирж байна. Ийшээгээ хэрэг хандлт ирж. Ийшээгээ ирсэн. Тэгээ нэг тиймэрхүү архитектурын тийм диаграмаар юм хэрэгтэй бас харна сте те. Тэрийг нь ерөөхдөө ингэж нөгөө нэг лог мог нь харж байгаад ингээд архитектурын диаграм зураад тэгээд сум дээр окей за энэ чинь хэдэн мянган одоо хариулт одоо секунд явж ирсэн ч юм уу тиймэрхүү маягаар ямар тийм дашборд хармаар байгаа байхгүй ингээд вебсайтнаас за миний сервисүүд хэр одоо юу байна ачаал ихтэй байна үхсэн байна үхээгүй 8 дөрөв тэргээл тэр мөрийг харж авах тийм хэрэгтэй тэгээд яг Google Cloud тийм одоо сервис үзүүлжсэн тэгээд яг шинээр тэгээд манай баг тэрийг одоо дашбордыг хийжсэн гэсэн үг яг тэгээд би тэрэн дээр бол фронт энд ихэвчлэн хийсэн нэг 70% таа тэгээд бэк энд нэг 30% таа хийжсэн юм байна. За одоо TikTok дээр болохоор би одоо internal tool дээр л ажиллаж байсан да. Гэтэ тэр internal tool нь болохоор одоо яг тэр тухайн үед TikTok-д ажиллаж яхад яг нөгөө нэг ChatGPT яг дөнгөж гарч эхлээл байжсэн. Айгүй нөгөө AI-тай холбоотой. Тэнгүүтээ одоо компани болгонд тулгарсан асуудал бол энэ. Манай компани дээр маш олон одоо тийм документ байна. Тэгээ одоо маш олон тийм одоо Word doc ч юм уу юу ч юм те вебсайтын нөгөө мэдээлэл байгаа шүү те. Тийм байна. Тэнгүүд мэдээж тэдрээс ингээ хайх юм хаймаар байна те.
Тэнгүүд яаж хаах вэ? Мэдээж ерөөхдөө компани дотор болгон чинь Google search гэж байхгүй шүү дээ. Тэгээ тиймэрхүү хайлтын систем ч айгүй хэцүү байхгүй тий. Тэрний оронд тэгээд бүх одоо AI чинь болохоор тэрийг аль дээр ингээд бүх документ боловсруулаад тэр хайлтын систем гэж ингээд шийдсэн юм байгаа даа тий. Тэнгүүдэл одоо компани болгонд хэлчихэж окей энэ AI чинь ингээд документд ингээд яачи train хийгээд те документ ингэж давсаргаад тэгээд ингээ AI-аас асуучих. Тэгвэл эн чинь хамаагүй амар болно гэсэн. Тэгээд би яг тэр одоо нөгөө юун дээр манай TikTok дээр интернет юм чат байгаа. Тэр чатан дээр ингэж нөгөө нэг AI bot суулгаад тэгээд тэр ингээ ботноос ингээд за энэ юу ямар ч хамаагүй одоо интернет асуултанд хариулж байгаа. Тэгээд тэр ингээ чат ботыг би ингээд хийж байгаа байхгүй юу. Тэгэхдээ яг AI-тай холбоотой яг тэр train brain хийх нь бол багийн тустай. Гэтэ би яг тэр AI ашиглаад тэгээд хүмүүс юм харуулмаар бол тэр мэдээлэл чатын интегрейт хийгээд тиймэрхүү юм хийжсэн. Гол чаленж нь танд юу санагцсан? Одоо ялангуяа ийм одоо AI feature яг би тэнийг одоо мета дээр юу ажилтдаг вэ? Хаана юун дээр нь ажиллаж байгаа вэ гэдгийг нь утгаасан л та. Гэтэ ер нь энэ AI feature-ийг ч юм уу те одоо энэ AI-тай холбоотой технологи юм яг production оруулаад яг ингээд гаргахад ер нь гол чаленжууд нь ер нь юу вэ? Тэр TikTok-д байхад болсоо яг AI дөнгөж эхэлжсэн болохоор бүр амар хэцүү асуултад болсон шүү. Яа тэр та нар AI-ийн талаар сайн мэддэг бол одоо юу? За би ерөөдөө нөгөө LLM гэдэг зүйлийн талаар хальт нэг яач товчгоо хэлээд гэж тий. За бидний одоо яриад байгаа AI бол ерөөдөө Open ChatGPT одоо Google-ийн Gemini ч гэдэг юм уу? Одоо Meta-гийн Llama ч гэдэг юм уу? Тэр чинь бүгднгийн нөгөө нэг LLM гэж яриад байгаа байхгүй. Large Language Model. Тэр нь одоо юу вэ гэхээр одоо жишээ нь Монгол улсын төв гингүү дараачийн үг нь юу ах вэ? Тэнгүү тэгэл most likely тэр чинь Улаанбаатар байна гэсэн тий. Тэр чинь ингээд statistically бодоод үзсэнгөө за нэг 97% та Улаанбаатар байж гэх юм уу тий. Тэгээ дараа тэгвэл за Монгол улсын төв Улаанбаатар юм бол дараачийн үг нь юу ах вэ? Тэгээ ингээд predict хийгээд яваад байгаа байхгүй. Тэгээд яг одоо та нар нэг ChatGPT интерес асуулт суунгууд тэр чинь ингээд нэг үсэг биш нэ. Үгээр ингээд гарч ирдэг шүү тий. Тэр яг яагаад тэгж байгаа гэж бодсон. Чи ингээд та нарт ингээд юу анимашн үзүүлээд байгаа биш байхгүй. Ингээд код харагдах гэдэг. Тэр ерөөсөө тийм биш. Яг тэр юу болоод байна гэхээр ингээд одоо тэр нэг өгүүлбэр чинь те одоо нэг өгүүлбэрийг өгсөн байна. Тэрний дараачийн үгээр нь ингэж явуулж байгаа байхгүй. Predict явуулж байгаа. Энэ 90% юм чи яваа. Тийм болохоор ингээд AI-аас юм асуух болгоно ингээд рандомаар гарч ирж байгаа чинь statistically те ингээд хувьтай байдаг учраас өөр үг ингээд гарч ирж байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд AI гэдэг зүйл чинь ингээд тиймэрхүү болохоор prediction ингээд өгдөг болохоор hallucination гэдэг problem гарч ирж байгаа байхгүй. Hallucination гэдэг чинь одоо англиар болохоор ингээд хий юм хараад ингээд үг тий. Тэр нь бол ингээд шал худаагаас юм зохиогоод гэсэн үг байхгүй тий. Ингээд statistically юм чинь тий. Шал худаагаас юм зохиож эхлэн тэгээд тэр чин болохоор ингээд иймэрхүү нөгөө нэг мэдээллийн санд айгүй хэцүү байхгүй тий. Мэдээллийн санд чинь ингээд үнэн л зөв юм өгөх ёстой шүү тий. Тэгээд hallucinate хийх гэдэг бол шал худаагаас мэдээлэл ингээд өгөөд байгаа байхгүй. Тэгэхээр тэр чин бодоод жишээ нь та нар юу болоод үзлээ тий. Эмнэлгийн салбарт яах вэ тий. Буруу юм өгчүүд яах вэ? Хуулийн салбарт яах вэ? Ингээд яа байдаггүй тийм хуулийг одоо reference нэргээ тиймэрхүү асуулт зөндөө гарсан. Одоо ингээд хуулийн компани ингээд AI ашиглаад тэгээ нөгөө хуульчийн нөгөө юмуд ингээд бичээдсэн чинь өөсөө чигээ байхгүй хуулиудад хоомоо явж байгаа хөх дунд нь те. Тэр ч одоо алуулна шүү дээ тэгж болохгүй шүү дээ те. Яг тэр одоо бол манай тэр чатан дээр эхэндээ бол айгүй том одоо юу байсан асуудал байсан. Тэгээд тэрийг чинь ингээд үнэн хариулж гэнэ зөв хариулж гэнэ гэдгийг чинь бид нар өөрсдөө ингээд хараад хүний нүдээр яагаад авах наад чинь буруу байна наад чинь зөв байна ингээд like dislike гэдэг чинь тэр мөрийг чинь ингээд дараад тэрийг нь анализ хийгээд тэгээ за энэ бол буруу юм байна зөв юм байна тэргээ тэрийг нь ингээд одоо датаг нь ингээд зөв болгоо AI нэмж train хийж мэгээ тэгж яваад байгаа байхгүй тий. Тэр л аюу ядраатай байсан тэр гэсэн. Одоо тэгтээ тэр асуудал нь ер нь хэр одоо энэ LLM хөгжүүлж байгаа газруудын асуудал тэр нь хэр одоо асуудал байха болцсон уу эсвэл тухайн үед л анх амар юу байсан. Тэр нь болохоор асуудал байгаа хിവэрэ гэхдээ арай бага болсон. Тэгээд тэрийг асуудлуудыг одоо яаж шийдээд байгаа гэхээр одоо үнэн бодит зүйл гэж нэг юм байна шүү дээ тий. Тэдрийг одоо бид нар сая нэг microservice гэж ярьсан тийм одоо service API энэ гэх тий. Тэрийг болохоор нэг нөгөө API ашиглаж одоо шийддэг болцсон гэх юм уу. Тийм их юм гараад одоо чинь юм аахгүй. Би ингээд ChatGPT ороод надаа одоо саядах одоо юу хэл одоо анхны тоо хэл гэдэг чинь 1000 дахь анхны тоо хэл гэдэг чинь юм те. Тэгэх юм бол ингээд асуугаад байгаа ангууд 1000 дахь анхны тоо ерөөсө хэлж чаддаггүй байсан. Нөгөө анх гарч ирж байхдаа шал худлаа юм бичээд байгаа байхгүй. Тэг яг үндэ 1000 дахь анхны тоо ч нэг тогтмол тоо байгаа шүү дээ те. Тэнгүүд одоо нэг иймэрхүү асуултууд ирэнгүүд одоо AI яадаг болсон бэ гэхээр за 1000 дахь анхны тоог нөхөр асуугаад байгаа юм байна. Тэгвэл чинь математикийн талаар асуугаад байна те. Тийм бол математикийн холбоот математикаар асууж байгаа юм чинь би математиктэй холбоотой API нэг ашиглаж те. Тэр API-г одоо тэр API нь болохоор зөвхөн математик асуултад зориулсан юм багхгүй те. Тэр нь одоо жинхэнэ тооны машин цаана ард явж байгаа гэсэн. Тэгээд ингээд тэр одоо тэрнээсээ дуудаад тэгээд ингээд жинхэнэ мэдээлэл өгдөг болсон гэсэн үг багхгүй. Тэ одоо тиймэрхүү юмудыг одоо юу гэж яриад байгаа? Agent ч юм уу MCP энэ гэж яриад байгаа. Тэгээд ерөнхийдөө бол
жишээ нь одоо та нар чаталж ахтаал тий одоо ингээд юу сонгосныг плейд мэлээд хармаар байвал одоо жишээ нь яг өнөөдөр яг одоо гадаа хэдэн цаг болж энэ тэрийг хармаар байвал AI чинь анхандаа тэрийг хийж чадахгүй байхгүй чи яаж одоо энэ цаг агаар мэдээллийг мэдх юм бэ те тэгээд ингэвээ тэр ч одоо яадаг болсон бэ гэхээр цаг агаар мэдээллийг мэдэх гээд байгаа юм байна аа за тийм юм бол би одоо цаг агаар гэсэн API ашиглая те тэрийг одоо ингээд мэддэг болсон. Тэргээд бол AI бас маш сайн болоод байгаа. Тэгээд яг энэ LLM гэдэг зүйл байгаа цагт тийм hallucination бүр банк байгаа юм бол тэрийг сайн ойлгож байгаа хэрэгтэй тий. LLM гэдэг зүйл чинь одоо яг тийм одоо хүмүүсүүдийн тарих шиг ингээд ажиллаад байгаа юм биш байхгүй тий. Би дөнгөж яаж ажилласныг хэлсэн шүү дээ. Ингээд статистикли дараа чи үүд predict гэдэг тий. Хүний тарих тэгж ажилдаггүй тий нэгдүгээр. Тийм болохоор тэгээ тэр байгаа цагт бол алдаг банк гарна. Окей. Банк санхүү болон бизнесийн байгууллагууд өөрсдийн co-brand картыг бономтой хамтарч гаргах боломжтой биш үү? За ингээд дугаарт орцгоё. За одоо хоёлаа таны Meta компанитай холбоотой прожектуудыг ярих гэж бодож байна. Одоо та яг Meta дээр юун дээр ажиллаж байна? Анх орсноосоо хойш бас өөр бас юмнууд дээр ажиллаж исэн байж магадгүй. Тэгээ гоё онцлог прожект нь юу байсан? Тэгээ одоо яг юун дээр ажиллаж байгаа юм? За би анх Meta-д оронгууд нөгөө нэг юу байсан? За Meta гэдэг компани маш том компани тий. Тэгээд одоо зарим хүмүүс бол Meta-г мэддэг баг. Meta гэж юу юм. Тэнгүү би тэгээ за Facebook гэх. Тэгээ одоо нэг 21 онд манайх ч нэг нэрээ солиод Meta гэж болгосон тий. Тэгээд манай Zuckerberg ч юм болохоор амар 12 жилийн өмнө мартчихжээ. Oculus гэдэг компаниг готлож авсан тий. Oculus гэдэг компани нөгөө нэг VR virtual reality headset хийдэг компани байсан шүү дээ. Тэрийг готлож аваад тэгээ манай Zuckerberg-ийн нөгөө нэг одоо Vision гэж ярьдаг. Vision юу байсан бэ гэхээр ингээд VR set дээр ингэж бүгдээрээ ингэж social network-аар холбогдоод те нөгөө Ready Player One шиг ингэж тэр ертөнцид байгаа л. Тэгээ тийм болохоор тэрийг бид нар vision хийж байна. Facebook, Instagram тэр бүгдээрээ тэр metaverse чинь одоо нэг хэсэг нь байна гэл тэ 21 онд зарлалт хийгээл тэгэл одоо за манайх бол компани нэр Meta боллоо тий. Meta-гийн доор чинь одоо Facebook байна, Instagram байна, WhatsApp байна тий. Тэгээ тэрний чинь доор юу аах гэх нөгөө Reality Labs гэдэг одоо том компани. Тэр Reality Labs нэгсэндээ нөгөө Oculus Center тий одоо headset энэ тий одоо сүүлийн үед нөгөө нэг нүдний шилэн тэр хийгээд байгаа шүү smart glass тэр мэр чи одоо Reality Labs орж байгаа хөх тий. Тэгээ би бол Reality Labs юун дээр орж исэн. Тэр нөгөө нэг Quest headset одоо нөгөө Oculus чи байхаа болоод rebrand хийгдээд Quest гэдэг нэг болсон тий. Тэгээ Quest 3, Quest Pro энэ гэдэг Quest 2 энэ тэгэл Quest 3 яасан гэдэг зөндөө продуктууд байгаа. Тэгээ би бол яг тэр Quest headset-ийг нь одоо нөгөө PC-ний application гэж байгаа да тэгээ PC-ийн дотор зориулсан application аа тэрэн дээр ажиллаж байсан. Тэгээ тэрэн дээр нь одоо хийжсэн том project гэдэг нь бол одоо тэр юу нэг тэр програмыг тэр чигээр нь одоо дизайн хийх дизайн өөрчлөлт тэр бүгдийг ингээд одоо манай багаас бит ганцаар хийдэг гэсэн. Тэрийг хийж байгаа. Тэгээд өөр бас нөгөө юу вэ гэхээр нөгөө нэг манайхаас Xbox Microsoft хамтраад Xbox-тай цуг ингэж нөгөө нэг юм хар өнгөтэй headset гаргасан. Mamba гэдэг тий. Тэр хар headset-ийг гаргаж байхдаа одоо тэр нэг application чинь мэдээж апдейт хийх болно шүү дээ. Тэр апдейт хийгдэнгүүд өмнөх жилүүдэд амар инээдтэй ингэдэг байсан заяа. Тэр аппликейшнийг нөгөө хитрхи эрт ингээ апдейт хийгээ зураг мурга аплод хийж штэ. Тэгвэл тэр чинь одоо ингээд launched болоогүй product-уудыг ингээд зургуудыг нэг хавсаргаж хийгээд тэнгууд нөгөө хакерууд чинь өө эн чинь шин зураг ороод ирсэн байж. Энэ юу ингээ ороод харсан чинь нөгөө нэг шин headset-д өмнөх хоёр одоо Quest 3 S гэж хоёр headset байгаа. Тэр хоёрыг хоёуланг ингэж leak хийчихсэн байхгүй. Амар тэнэг заяа. Тэгээ тэр leak хийснээс болоод тэгээ би болохоор одоо leak хийж болохгүй гэдэг даалгавар дээр явж байгаа байхгүй тий. Тэнгууд leak хийхгүйгээр би яаж хийх вэ гэдэг тэр асуудалтай тулгараа. Тэгээ одоо тэр нэг хар Mamba гэдэг headset-ийг би ингээд leak хийхгүйгээр ингээд амжилттай ингээд launch хийж байгаа байхгүй тий. Тэгэхэд бол ингээд би яг ингээд шүнжэнгөө сууж байгаа. Яг ингээд launch хийх цаг болонгууд ингээд кодо тэр нөгөө нэг юурууга push хийгээд тэгээд ингээд одоо дэлхийд аваад ингээд цацж байсан гэсэн. Өмнө нь болохоор яадаг байсан бэ гэхээр мэдээж тэр product чинь бүр хэдэн жилийн өмнөөс research хийгдсэн амар бэлэн болсон product байгаа шүү дээ. Өмнө нь болохоор ингээд мань инженерүүд дээрээс очиж код push хийсэн бэлэн болсон. Тэгээ нөгөө код чинь ингээд push хийгдсэн юм чинь тэгээд нөгөө нэг програмынхаа нэг хэсэг болцсон яваадаас байхгүй. Тэнгүүд нөгөө нэг хакерууд чинь орж хараа за энэ зураг юм биш үү энэ зургийг араа харъя гэсэн чинь шинэ headset-ийн зураг болоо тэгээд лик хийгдсэн байхгүй. Тий. Тэгээд тий тэр бол миний эхний баг байсан тий. Тэгээд дараа нь одоо хоёр дахь баг нь болохоор би одоо юун дээр ажиллаж байгаа. Яг нөгөө smart digital гэж ярьсан дээр Ray-Ban Glasses одоо Oakley энтертэй хамтраад шинэ smart glasses ажиллаж департамент ажиллаж байгаа. Тэгээд би болохоор одоо яг утсан дээр үзэл одоо Meta AI гэдэг нэг app байгаа. Тэр Meta AI гэдэг app бол одоо нөгөө ChatGPT, Gemini энэ шиг app баггүй. Тэгээд тэр нь болохоор бас нөгөө нүдийн шилтэйгээ холбогдоод тэгээд нүдийн шилээс одоо смарт нүдийн шил болцсон юм чи тэрнтэй холбоотой одоо бүх юм хийж одоо таскуудаа одоо жишээ hey мара юу вэ гэдэг нүдийн шилтэйгээ холбогдоод спикертэй байгаа шүү дээ шил. Тэгээд тэр мэт шууд хийж бодог те. Тэрнээс гадна тэгээд одоо нөгөө хоолд чинь color malor чинь track хийж мэддэг те. Тэгээд одоо hey би одоо хитэн цаг одоо зогсож авсан байна хэдэн цаг одоо суусан байна гэж хүртэл ингээ смартаар ингэж гаргаж ирдэг. Тэгээд ерөөдөө тэр яг юугийн хэсгийг манай баг хийж байгаа байхгүй. Би тэн дээр ажиллаж гэсэн. Nice. Одоо манай компанид бол Meta-гийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүс зөндөө байна. Одоо Meta Smart Glass-тай бараг 2 хүн. Оо байгаа юм тий. Оо за. Тэгээд манай андаас Oculus
тоглодог. Тэгээд Oculus байгаа. Одоо баг Oculus 4 гэж гарах гэж байна. Quest 4 sorry. Тийм Quest 2 таа хаа. Тэгээд одоо баг Quest 4 гарна гэдэг. Тэр гинээс Quest 3 нь тэг гарсан. Quest 3S гэж гарсан. Тэгээд Quest 3S-ийн дараа сая 4 жил болохоор нөгөө харна гарсан байхгүй. Тэгээд энэ жил тэгээд нэг юм анаас хийдэл хийдэнтэй. Тэгээд зөв окей. Энд дээр би танаас нэг гоё юм асуултсаа гэж бодно. Одоо энэ компаниуд чинь ингээл ер нь бүгд за яг Meta бол яг хамгийн анхдагчд нь яг ийшээ топ компаниудаас яг ийшээ орж ирээд яг энэ бол ирээдүйн Metaverse хүн болгон те баг ингээд шил зүгээс тэрэн дээр хоорондоо social network хийгээл явд юм байна гэж ярьсан. Анх би яг андтай өмнө ярьж байгааг сонсч байсан байхгүй. Quest бол ингээд анх юм ингээд юм social юм device юм шиг байдаг гэсэн ингээд хүмүүс хоорондоо холбож молбогдоод юм. Одоо энэ болохоор илүү юм gaming талдаа болж ингэж тэгж байгаа тий. Хөгжөөд байна уу энэ төр гээл те. Тий. Тэрэн дээр яг үнэхээр тийм өөрчлөлт тий. За би тэрнээс бүр дэлгэрэнгүй яриа. Нөгөө нэг юу аахгүй юм. За манай Quest headset чинь зүгээр нэг ийм нэмэрхүү device байгаас хэмжээтэй. Тэнгүү тэгээ та нар одоо өөрсдөө компьютер одоо гейминг компьютер бодоод үзэхгүй те. Гейминг компьютер ч одоо бүр ийм том одоо GPU байдаг шүү дээ те. Тэгээ мэдээж ийм том GPU гэдэг чинь том одоо мондог тоглоомод ажиллахын тулд ийм жижигхэн девайс нэг хийх гэхээр уусаа амжихгүй шүү дээ. Тэгээд ямар нэгэн байдлаар нөгөө нэг амар хүчтэй тоглоомодыг бол тэр Quest ажиллаж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд одоо яг ямар solution төрсэн бэ гэхээр шууд юугаа headset-тэй компьютертэй холбосч байгаа байхгүй. Тэгвэл компьютер дээр одоо тэр бүх process юм нь явж аваад тэгээ headset рүүгээ ингээ нөгөө нэг бичлэг явж байгаа хүн гэсэн доо. Team юмыг нэг link гэж ярьдیں۔ Тэр link гэдэг бол одоо яг манай яг баг бол яг юм дээр тэрийг хийдээс би тэрнээ л ажилладаг байсан байхгүй. Тэгээд давхар хажуугаар нь тэр нөгөө PC application хийдэг гэсэн. Тэгээд манай баг бол яг link гэдэг юм. Тэгээд тэрийг уцаараа PC-ийг холбосон ч болно, эсвэл Wi-Fi-аар байсан ч болно тий. Тэгээд ерөнхийдөө тэрийг бол бас маш popular юу хэрэглээ. Тэр геймерүүд бол тэрийг ингэж PC-ийг холбож ашигладаг тий. Тэр бол геймерүүдээс болж үүссэн технологи ерөөсөн. Тий. Тэр бол маш өргөн хэрэглэгдэв. Манай чинь тухайд чинь үзэж чад юу лээ сард 1 сая одоо тогтмол хэрэглэгчтэй минимум байсан баха. Тэгээд тэр линк ч гэсэн бас тийм байсан баха. Тэгээд тэр нь бол геймерүүдийн хувьд бол тэр бол хамгийн чухал хэрэгтэй юм тий. Одоо нэг компаниуд одоо түрүүнд хайрласан яг Марк Закерберг компанийн нэрийг Metaverse-тэй холбоотой Meta ялгаж өөрчилсөн гэл тий. Одоо энэ үнэхээр ирээдүйд яг тэр бүгд шилээ зүгээд ингээд бүгд гэртээ байх нь ер нь яг юм үний юм уу? Тэрэнд одоо энэ топ компаниуд нугасаа бүгд итгэцэн явж байна. Одоо жишээл араас нь ингээд Meta-гийн араас ингээд Apple Vision Pro амар үнэтэй бүтээгдэхүүн гаргаж ирсэн. Тэгснэ одоо сая сүүлдээ тэрнийхээ хөгжүүлэлтийг төр зүр зогсоож байгаа smart class руу орж ийн гэдэг нэг тийм мэдээлэл яваадах шиг байна. Тий. Сая тэгээд Google хүртэл smart class-ыг буцаад явж байгаа гэсэн. Тэнгүүд таны харж байгаа зүгээр таны хувийн өнцгөөс ингээ харахад ер нь энэ ингээд smart class VR headset нь хоёр ингээ тусдаа явах юм уу? Эсвэл энэ хоёр ер нь явандаа дундаа хараад уулзах гад байна уу? Тэр одоохондоо бол бүр маш тусдаа байгаа. Тэр нийлнэ гэж бол би ойр хэдэн хугацаанд ерөөсө бодохгүй. Яг тэгвэл юу байхгүй юу? Одоо smart class-д сууд чинь нүдэн шилээ зүүт нүдэн шилээ юу ч харагддаггүй шүү дээ. Зүгээр ингээд зүгээр л хар шил байхгүй тий. Тэр нүдэн шилээр харагддаг чинь сая түрүү жил бид тэр шинэ product launch хийсэн чинь бас мангар үнэтэй $800 $700. Тэгээ тэр нь чинь ингээд нүдэн шилэндээ харагдахтаа зүгээр нэг болон дээр нь л нэг талд нь л ингээд харагддаг project хийж харагддаг. Тэр технологи бол үнэхээр одоо нөгөө нэг мундаг технологи байсан надад түрүү жилдээ ч гэсэн энэ оны хамгийн шилдэг нээлт боллоо энэ тэргээ тэгэж ярьдаг байсан. Тэгээд тэр чинь бол тэр нөгөө нэг юуны хажууд Quest VR бүр юу ч биш. Quest VR чинь нөгөө ядчил пикселийн тоолоход бүр хитэх юм бүр гейминг тоглож ингэж бодохгүй. Тэр жижигхэн project хийдэн дээр чинь болоо бас тэгж тоглож бодохгүй шүү дээ. Одоохондоо маш тустай байгаа. Тэгэж нүдэн шилэн дээрээ та нар ингэж юм хараад байгаа юм тэр ерөөсөө биш. Одоо жишээ нэг зам хүмүүс бодож байгаа. Тэгвэл бараг линз байх юм биш үү. Тэгээ линзэн дээр ингэ. Тэр мөр бол хизээж барах юм мэдэхгүй байна. Тийм одоо том юм чинь ганц линзээр яаж хийх юм те. Мэдээж ирээдүйд болж магадгүй. Гэтэ одоо бол юу вэ? Тэр VR яагаад ингээ хүмүүснийг ашиглахгүй байгаад нэг юу байгаа. Дутлаа тал байгаа. Бид нар бол ингээ утсаа бол ингээд өдөрт маш олон цаг ашиглаж чадаад байгаа шүү дээ. Ингээд ядрахгүйгээр одоо нүд мүдэнд муу байхгүйгээр те толгойд өвдөхгүйгээр те. Тэгэхээр VR болохоор ингээд тэр асуудлаа ерөнхийдөө шийдэхэд аягүй хэцүү байгаа байхгүй нөгөө нэг нэг хүчтэй VR одоо технологи гарч ирээгүй байгаа учраас нөгөө тэр нөгөө нэг нүдний процесс хийх тэр пикселийг нэс болоо одоо нөгөө юу л ахгүй те машинд явж байхад толгойддаг штэ тэр проблемд яг ингээ VR болоод байгаа байхгүй те тэгээд би ингээ VR зүгээр нэг хэдэн мэдэн дараа толгойдож эхэлдэг байхгүй те тэр чинь бол ингээ
VR-ийн технологийн асуудал болоод байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь чинь 2 цаг үсрээд 2 цаг зүүсэн гэсэн ингээд амар хөлөж мөрлөх асуудал те толгоо чинь ингээд барьж мараал uncomfortable байх тэр асуудал чинь амар хэцүү байгаа байхгүй. Тэгээд яг ингээд өдрийн цагийн хэрэглээнүүдийг тооцож үзсэнгүүд утас бол бүр амар давангүй байгаа байхгүй те. Утас бол ингээд ханга хаана байгаа байхгүй. Хүмүүс чинь компьютер шишгээ байсан, лаптоп шишгээ байсан, утас бол хамгийн их ашиглаж байгаа. Тэгээд тэрнтэй адилхан одоо өөр юу өрсөлдөж чинь яг нүдний шил байж болох юм байна гэдэг. Нүдний шил чинь хүмүүс өдөржингөө зүүдэг шүү дээ. Тийм болохоор ингээд нүдний шил бол зүгээр юм байна. Тийм болохоор одоо манай компани ч одоо 2 хөрөнгө оруулалттай том юм нь болохоор нүдний шил тэгээ AI гэдэг юм болоод байгаа байхгүй тий. Тэгээ тэр бол одоо Meta-гийн хамгийн 2 том хөрөнгө оруулж байгаа салбарууд байна. Тэгээ тэрнтэй адилхан тэгэл чи сая ярьлаа шүү дээ. Apple ч гэсэн Google ч гэсэн ингээд нүдний шил рүү орох гэдэг байгаа тий. Нэг ийм мэдээлэл явж байсан шүү дээ. Тэр үний юм бодлоо юм. Одоо жишээл Meta Ray-Ban-тай хамт ажиллагаагаа ер нь болоод тэгээд тэрийг нь баг Google авах гээд байна энэ гэдэг ч илүү. Тэр би тэрийг басаа сонсоогүй байна. Тэр үргэлжлэж хэвэр шүү дээ Ray-Ban. Тэр Ray-Ban-д sale төрөж ирэхэд тэгээд шинэ device гаргаж байгаа зү. Тэгээд яг нэг нэг юугаа тэрэлтэй XK Oakley-гээ Sport Glasses гаргасан. Тэгээд Oakley хамтарч ажилласан. Тэгээд юу вэ? Google чинь өөр компанид хамтарсан байсан. Юу л би мартсан байна нэрээ. Тэр нэг өөр бас Sport Glasses-тай хамтраад тэр ажилласан байсан. Ямар monster ч л марцчих. Тэр брэндтэй хамтарч ажиллажсэн байсан. Тэгээд би бол Ray-Ban-тай хамтарч зогсоосон гэж өстэй мэдгүй юм. Тийм. Би тэд бас Apple Vision Pro-г орж үзсэн бүр студид авчирч байгаа зүгээс тэгээд энэ Улаанбаатарын годомжаар явж байгаа тэмүүлж үзэж үзээд тэгсэн. Тэгээд анх таныг зүгээр Apple Vision Pro-г хараад ингээд тестлэхэд танд ямар санагдсан юм? Би бол ерөөсөө зүүж үзэж байгаагүй шүү дээ. Яагаад тэгэхээр би зүгээр дараагийнхаа хүүхэд итгэцсэн байхгүй. Манай Zach чинь зүүж үзээд тий тэгэнгүүтээ бараг л за эн чинь жинхэнэ overpriced piece of crap. За тэрэж тэгж хэлээг бол зүгээр манай Zach ярьж байгаагаар болохоор ингээд энэ бол Vision Pro Quest 3-ын хийж чадах бүх зүйлийг хийж байна тий. Quest 3S нэрээ жоохон budget version аахгүй. Quest 3 нь хамгийн performance version тий. Quest Pro нь бүр сайн Quest 3-г Quest Pro-г хийж чадж байгаа бүгдийг хийж чадж байна. Тэгээд ямар ч би даваа тал ерөөсө харахгүй байна гэдэг. Тэгээд би ерөөсө Quest Pro гэж зүүжсэн хүмүүсүүдээс зөндөө сонссон л та зүгээр амар юу юм бэлээ. Батарейга айгүй муу барьдаг гэсэн гэж сонссон. Тэгээд нэг кинож бүрт үзэж чадхааргүй. Тэгээд нөгөө нэг амар юутай юу хөлрөх асуудал нь ч гэсэн айгүй их. Тэгээд ингээд амар хурдан хaalдаг. Apple Vision Pro тий нөгөө хурдан хаалж малах асуудал нь айгүй байсан гэж би тэгж би сонс. Би ерөөсөө зүүж үзэж байгаагүй. Би бол нөгөө өөрсдийнхөө Quest-үүдийг бүгдийг зүүж үзчихсэн. Бас нөгөө нэг Apple Vision Pro-ийг зүүж үзэж байгаагүй. За тэгвэл юунтай холбоотой ер нь энэ Meta компани яг тэгвэл та нөгөө нэгтэй даргийнхаа үгэнд итгэнэ гэдэг шиг. Энэ Meta компани яг гол философи нь юу юм? Одоо энэ Mark Zuckerberg яг ажилчдаа ер нь энийг ойлгуулчмаар байна гэдэг юм яг юу юм? Одоо жишээл Elon Musk ч нөгөө нэг те Tesla руу орохоор ингээл хан дээр Tesla-гийн юуны vision Elon Musk-ийн master plan 1 1 2 3 4 гэж байж идэг гэдэг шиг. Яг Meta-гийн гол философи нь юу юм? Яг 21 онд зарласан тэр философи нөгөө нэг Meta гэдэг компани өөрсгөж байгатай философи нь хэвээрэл байгаа юм шиг л шүү. Тэгээд тэр нь юу вэ гэхээр угаасаа нөгөө нэг дэлхийн хүмүүсүүдийг бүгднийг connected болгомоор байна гэдэг философи баггүй тий. Тэр бол бидний компани vision гэж яриад байгаа баггүй тий. Тэрийг одоо мэдээж нөгөө metaverse-оор хийх нь бас жоохон die down хийчихэд байгаа байхгүй. Бид нар ч нөгөө нэг тэр metaverse-ээс бас нэгэн асуудал орсон шүү дээ. Тэр чинь нөгөө нэг 21 онд тэгээ зарснаас хойш нөгөө та нар стокийг харуул те 22 лөө 23 онд ч нөгөө нэг metaverse-тэй маш их одоо 100 тэрбум долларын чөлөө мэдгүй хийдчихээ. Тэр хөрөнгө оруулалт оруулсан. Тэгээ одоо өөрт мөнгө олдоггүй гэл те. Тэгээд нэг тим мэдээлэл гарсан чинь сток нь гэж доош явнаал. Тэгээ тэрнээс хойш айл дээр сэрэгцэн л те. Тэгээ одоо тэр үед ингээд одоо тэр доош ууцсан байхад нь орсон хүмүүс баяжцаа одоо өөрөө бит. Тэгээд ерөөдөө тэр бол ингээд хിവэрэл байгаа гэж бодож байна. Гэхдээ манай компани яг инженерийн culture-ын талаар яриа л та. Инженерийн culture ерөөдөө юу build fast break things гэдэг тийм одоо үгтэй байсан. Гэхдээ одоо тэр нь одоо жоохон өөрчлөгдөж байгаа. Тэр ерөөдөө юу вэ гэхээр зүгээр л хурдан л явах гэдэг санаа авах гэдэг. Зүгээр ингээд хурдан яв тэгээд санаа чинь software чинь break хийсэн зүгээр гайгүй хамаагүй. Хурдан л явж байгаа зүгээр. Тэрний нөгөө талаараа Google тийм биш аахгүй. Google болохоор ерөөдөө safe тэгээд ирсэн чанартай удаа явсан ч зүгээр гэдэг тийм философитой. Гэтэ яг энэ AI нэрчтэн цэдэл тэр нөгөө AI-тай компаниуд нь бас хамаагүй хурдан явжсэн. Break things игээд хурдан яваад явжсэн баг тий. Одоо тэгвэл ер нь энэ нэг топ компаниудад яг яг өмнө нэг хин Батшиг гэдэг ахаас Apple-д ажиллаж байсан Батшиг гэдэг ахаас ер нь бүр нэг дээр үед бүр сонсч байсан. Ер нь ингээд амар стресстэй. Топ компаниуд яг тэрүүгээр Apple илүү юу юм мэдгүй одоо танаас яг сэтгэлдлийг нь асууж байна. Топ компанид орох юу амар стресстэй ингээд зарим инженерүүд нь бүр ингээд прожект ингээд авч чадахгүй баг зарим амиа орлох юм тохиолдол гарч ирдэг. Apple-д яг нэг хүн баг тэ өөрийгөө будаад ингээд амиа орлцсанээс хойш Tim Cook одоо Apple-ийн офис дээр ерөөсөд тийм зэвсгийн төрлийн юмнууд авчрахыг хоригдсан центр гэдэг чиглэл нэг тийм яриа гарч ирсэн бүр дээр үед гэхдээ. Гэтэ одоо ер нь инженеруудын донд одоо нэг ийм тийм хэцүү тийм стрессфул тийм юмнууд
хэрэг гардыг. Эндээс харахаар болохоор ингээл бүгд л амар гоё уус те. Амар ингээл гоё үнэтэй машин унаал. Стресстэй унаал те. Амар happy амьдраад байгаа шиг санагдав. Гэхдээ яг хэр стресстэй тийм ажил вэ гэдэг нь топ. Тий, ер нь бол яг стрессийнхээ талаар бол одоо хүмүүс дээр үед болохоор Google, Microsoft-ыг хамгийн бага стресстэй компани гэж ярьдаг байсан. Яагаад гэвэл нэг Google ч харьцангуй одоо мэдээж нэг хөгшин компани бичлэрч 98 онд байгуулагдсан ч одоо 28 жилийн насны тест тийм залуухан байгаас гайгүй. Тэгсэн чинь яг нэг ажиллаж байгаа насыг бодож үзэн Google арай жоохон дундаж насаар арай жоохон хөгшин байх Метаг бодвол Meta ч 2006 онд байгуулсан гэхээр арай жоохон юу. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр ингээд хөгшин хүмүүс буюу гэр бүлтэй хүмүүс ингээд ажиллах нь төгөөмөл ахгүй Google те. Тэгээд тэрийгэ бодоод ирэхэд well being гэдэг зүйлийг чинь ингээд ирэх мэлдэг. Тэгээд Google бол гайгүй гэдэг тийм юмтэй. Бас Microsoft ч бүр дээрвийн компани шүү дээ. Бүр 50 60 жилийн чиний зүгтээ марцчих. Тэгээд ямар ч сан бүр хамаагүй дээрвийн компани. Тийм болохоор ингээд Microsoft ингээд ажлууд ингээд бараг тэтгэврийн ажлыг хийж ингэж хүмүүс joke хийдэг байна те. Тэгэх юм бол ингээд хамаагүй тэтгэврийн ажлыг хийж ингээд тэгж joke хийдэг. Тэгээд иргэд тэр чинь бас termтэй англиар болохоор rest and vest гэж ярьдаг те. Rest гэж заа шил хийж байгаа. Vest гэдэг нь юу гэсэн үг гэхээр нэг сар тутам ингээ стокч ирж байгаа шүү дээ. Тэгээд ингээ заа ингээ сууж идэл ингээ стокч үрчрээд аваа ингээ баяжаад яваад ингээд. Тэгээд сайхан шариг дэлгэсэн байхгүй нэгсэн те. Тий, тэрийг яриад байгаа. Тэгээд тэрийг тэгж ярьдаг байсан. Гэхдээ одоо тэгээд ковидээс хойшоо бас бүх компани стрессэд болсон юм шиг байна. Ер нь ковидээс хойшоо ингээд ковид үеэр чинь бүх тech компани бүгдээрээс ч ингээ амар их хүн хайр хийгээд тэгээ тэр bubble ингээ burst-ийг одоо ингээ бүх хүмүүсээ тэгээ хаалж эхлээд тэгээ одоо л нэг тэнцвэржээс нэг одоо хайр хийх гээд байгаа юм шиг байна. 26 онд бүр сүүлийн 3 4 жил чинь бүр халсаар агаал таарсан шүү дээ. Айгүй хэцүү байгаа юм бол tech market. Тэгээд миний хэлэх гэдэг нь юу гэхээр ингээ тэрнээс болоод одоо компаниуд угаасаа бүх компани стрессэд байх шиг байна. Тэгээд тэр стресс одоо менеж хийх нь чухал. Тэгээд Meta бол яг стрессийн тал дээр бол нэлээд энэ талтай байх шиг байна. Тэгээд Amazon бас тэргээр бас алдартай стресстэй компани гэдэг алдартай. Meta бас л тэргээр амар алдартай болчих. Тэгээд хүмүүс чинь ингээд асуудаг. Окей, Meta-д орох уу үгүй юу гэж тэнгүүд Meta-д ороо тэгээд стрессэлжтэй одоо жишээ нь цалинжин жоох ихчихсэн ч гэсэн 10% ихсгийн төлөө чи Meta-д орох хэрэггүй дээ. Чинээс well-being чинь байхгүй болно гэх тээ. Гэтэ юу нь явж шүү дээ. Компани болны стрессфул юунд хамаатай байдаг гэхээр багасаа хамаарна. Баг менежерийн хамт олноосаа хамаарна. Яг мэдээж нэг юунаас хамаарна л organization-аас хамаарна. Гэтэ иргэд ихэвчлэн юунаас өгдөг багасаа хамаарна. Тэгээд тэр stressful компанид орсон гэсэн тийм амар chief багт орж болно шүү дээ. Яагаад гэвэл одоо тэр багт чинь жишээ нь одоо Facebook-д ярьж үзвэл ингээ monetization гэдэг департамент байгаа. Тэр нь бол нөгөө мөнгө хэрхэн одоо ихийг олох вэ гэдэг департамент. Баггүй нэг гэсэн одоо advertisement-аар ингэж памп хийх юу зорилго байхгүй. Тэгэхээр бүр санаж байвал Instagram гэдэг зүйл чинь анх гарч ирж байхдаа ингээд story дээр advertisement байхгүй байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд одоо бол баг 2 story нэгэн advertise тий. Тэр нь баг 5 6 байсан ч одоо бол 2-ын 1 болсон. Тэгээд хамаагүй л их болоод байгаа зү. Тэгээд их мөнгө хийх гээд байгаа байхгүй тий. Тэр мэр одоо organization байвал well-being айгүй хэцүү юм шиг байл ер нь. Би тэгэж нөгөө нэг надаа юу байдаг байхгүй. Internal chat агааш ажиллаж тий. Тэрнийг ингээд уншаад байгаад monetization гэдэг department ер нь хэцүү байна даа гэж тэгээд хараа сууж. Тэгээд миний хувьд болохоор манай баг бол гайгүй. Тэгээд ер нь манай баг нэг шахаж байгаа юм байгаа ч гэсэн ер нь бол гайгүй. Гэтэ ерөнхийдөө бодож үзэнгүүт дэлхийд одоо product-а ингээд хүмүүс хэрэглүүлж ивэл тэр баг ер нь бол жоохон юутай стресс бол байна ойлгомжтой. Хэрвээ та нарын бүтээгдэхүүн чинь зүгээр нэг компани дотор хэрэглэгддэг ч юм уу те зөвхөн ажилчдаа хэрэглэгддэг тиймэрхүү юм хийж ивэл стресс харьцангуй бага л байна ер нь бол. Яг одоо би ч одоо жишээ нь юу Glasses-ийн аппликейшн хийж байгаа даа шүү дээ. Чи ингээд өөрсдийн гэсэн одоо сая хэрэглэгчдэд ингээд тарах гэдэг. Тэгээ өөрсдийн гэсэн дедлайнтай байгаа те 6 сараас өмнө хийж идэв юм те. Тиймэрхүү юм байх тусам л тэр чинь тэгээ стресс бол ирж байгаа хөх те. Тэгээ тийм stressful тийм дедлайн байхгүй багт орчих юм уу стресс багасаад ирчих гэсэн. Ихэнх стресс нь ер нь тэгэл дандаа тийм дедлайн интертэйгээс холбоотой юу те. Эсвэл нөгөө нэг ингээд би энийг яагаад чадахгүй байгаа юм болоо эднэр чадаад дээ штэ гэдэг тийм инженерийн амбиц байгаа. Инженерийн асуудал бол одоо баг гайгүй болчиход байна чи ер нь бол. Тэгээ инженерийн асуудал бол зүгээр одоо AI амар хөгжсөн болохоор тэгээд нөгөө нэг юунаас internal AI гэдэг тийм компани болгонд байгаа шүү дээ. Тэгээд AI-аас асуугаад хахад ер нь бол гайгүй. Тэгээд тэр бүр AI мэдэхгүй бол тэгээд одоо туссан хүмүүс өндөө аж багт чи одоо tech lead гэдэг амар мундаг хүмүүс байж тэдээрээс асууж болно. Тэгээд мэдэхгүй тэр tech lead чи мэдэхгүй бол тэр tech lead чи ямар ч зүйлээс хэн мэдж байгаа гэдэг хэлээд өгч нь ер нь. Тэгээд ингэж асуусараагаал ер нь асуудлыг гарна ер нь. Би бол тэрийг бол нэг асуудал гэж бас бодохгүй. Тим амар technically challenge бүр ингээд шинэ юм хийх гээд байгаа research-ийн баг бол шал өөрөж магадгүй. Тэгээд бидний баг бол тийм биш тий. Зөв. Та түрүү нэг stock гэж ярьжсэн. Microsoft баг ингээд гавьяаныхаа малсанд гарч байгаа юм. Microsoft ордог мардаг гэл тий. Тэрэн шиг нөгөө нэг stock дээр одоо ингээд үндсэн салингаас гадна stock аавн тэрнэлт ер нь үндсэн ингээд нийт салингийнхаа ер нь хэдэн хувь энэ төр гэж явах уу? Ер нь их штэ. За Google байвал за одоо жишээ нь Meta-д бодоход баг үндсэн цалингаа барах нэг нугалцсан юм шиг гэсэн үг юм бол. Тэгэхээр үндсэн цалиндаж адилхан байгаа. Одоо жилийн цалин гэдэг нэг юм дүн явж байгаа шүү дээ. Тэрнийг баг нэг нугалцсан дайны сток аавна гэсэн үг. Тий, одоо жишээ нь $500,000 цалинтай гэж үзэх юм бол баг таллаас илүү сток бол байна ер нь бол.
Тухайн жилдээ. Тийм тухайн жилдээ. Йоо. Тийм ч бүгд одоо ингээл жилээр 10 20 зарим бүр 30 40 яваад байна тийм. Одоо та нар бодоод үзэх гэдэг сток хараад 22 онд сток Метагийн сток чинь $90 хүрсэн байхаа. Тэгэхээр одоо бол тэгээд 630 мочтой явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ч одоо 7 дэх өссөн байгаа шүү дээ. Тэгээ одоо бодоод үз. Тэр хойд ингээ 22 онд join хийж байхдаа $1 сая сток авсан байсан. Тэр чинь $7 сая авсан байгаа байхгүй тий. Үнэхээр амар юм тий. Амар тий. Тэр сүүлд бол тэр нэг Nvidia дээр бас нэг амар юм болсон шүү дээ. Бүх ажилтнууд нь $1 саятан болсон гэсэн тий. Тэгээд арайч бүх ажилтнууд биш байхлаа. Тэгээд тийм joke гэж баа тий. Тэгээд тэрнээс болоод нөгөө юу байсан шүү дээ. Ажилтны ихтгэх баян болцсон болохоор ажиллаа хийхгүй нэг. Ажиллаа хийгээ яах юм бэ бас баян болцсон юм чинь гэдэг юм байсан тий. Тэгээд Tesla ч гэсэн тиймэрхэн бас ба. Tesla-ийн сток бас мөнгөөр хортоо өссөн. Гэхдээ тэгээ нөгөө тагвар та нар мэдээж би ингэж зөвхөн нөгөө survivorship bias гэдэг нэг юм байдаг байхгүй. Зөвхөн би өссөн стокод яриад байгаа шүү дээ. Тэр тэгээд буурсан стоктой компани бүр зөндөө байгаа. Одоо нэг сток харуул ингээд Instacart гэдэг компани сток унжин тэгээд одоо өөрчлөлт Figma гэдэг компани IPO хийсэн сток нь унжин тэрийг бүгд хараа гэдэг унсан тохиолдол зөндөө байгаа юм байна. Тийм баг. Би нөгөө нэг бас сая танаас өмнө Google-ийн баталгаахтай ярьж хахад одоо тэгэл ингээл нэг сэргээ мэргэч ингээл бараг хажуугаар алхаал ингээл явж идэв шүү дээ. Тэгээд Google stock 10% унцсан үед ингээл бүгд офстрим урвасан юмнууд Google stock 15% ч юм 10 өслөг өнгөтл бүр маргааш нь ингээл бөө баярлсан хүмүүс тэгэл тэр хавийн лаунж маунж гэдэг бүх юм дүүр. Тэр нь ингээд нэг юм яг тэр нэг компани төлөө ингээд яг өөртөө ингээд яг хичээх хэрэгтэй гэдэг юм аа. Яг тэр юмыг яг суулгах юм шиг байгаа юм тий. Хальт тэгээд одоо тэгтээ та нар бодоод үзэхгүй тий. Одоо жишээ за би сая жишээ авсан шүү дээ. $500,000 цалин авдаг хүн $250,000 сток авдаг гээл тий. Тэгвэл одоо Meta гэдэг компани чинь одоо $2 трлн баг үнэлгээтэй байгаа шүү дээ. Тэгтээ тэр $500,000 $2 трлн гэж юу ч тэгээд яг үндэ тэгэл тэр Meta-гийн юу хэдэн хөв өснөө байна тэр $500,000 чинь нэг сүртэй хэлбэлцэхгүй гэх юм ба таашин тэгээд одоо юм баггүй. Би ингэж ажилдаа амар сайн юм хийлээгээ тэр 2 трлн компани чи яаж бүгсгэж чадах юм бэ? Тэрний оронд зүгээр хажууд нь сэргээ зүгээр яала толгоогоо жоохон нэг юм зөгчлөө гэх юм бол тэр мэдээж бараг тий сток нь унахаараа байхгүй тий. Тий би зүгээр нэг жижигхэн шоргоолж маягийн юм байгаа байхгүй тий. За одоо хоёлаа цаг үеийн холбогдлолтой юмнууд руугаа яриа гэж бодож байна. За одоо яг ерөн захирын үндэд яг юу болоод байна? Одоо энэ жишээ Anthropic гэдэг компани Cloud Code гэдэг бүтээгдэхүүн тэгэл Open Cloud тэгэл одоо би сүүлд тэр нөгөө нэг Amazon-ы амраа гэл алдартай нэг ах байдаг шүү дээ. Amazon-ы амраахын ер нь ингээд юу постинг ингээд уншиж хахад бол одоо энэ ингээд ер нь бол агентийн үе ирлээ. Ер нь энэ код руу хүртэл ингээд junior төвшний код руудад ер нь бол айгүй хэцүү нөхцөл байдал үүсчлээ тий. Зүгээр л нэг компани захирал ажилчдаа дуудаад хурлын өрөөндөө нэг Google Sheet-ээр тоглодог бүтээгдэхүүнийг шууд агентаараа хийлгүүлчлээ. 2 цагийн дотор тэгэл тэрийг нь инженер хийх юм бол уулын 7 өдрийн дотор хийх байсан. Юмыг 2 цагийн дотор хийчлээ гэдэг ч юм уу тий. Ийм нэг юм жоохон би ихтэй яг хайп гэж юу н сүлдээ амар анзаарах болсон. Тийм. Энийг та ер нь юу гэж харж байна? Одоо яг захирын үндэд яг хамгийн одоо юм гал болж байгаа тийм хүмүүсийн амны уншлаг болж байгаа тийм сэдв ер нь юу вэ? Анхаарлыг нь хамгийн их авч байгаа юм юу вэ? Зөв. Одоо ингэж бодож байгаа. Би наад асуудлын талаар сайн нэг жишээ харсан. Тэрэн дээр болохоор ингэсэн. За өнөөдөр те би ингэж юу яа. Нэг тийм төхөөрөмж авлаа гэж бодё те. За хөрөнгө оруулалт хийх гээд. Тэгээ тэр төхөөрөмж нь болохоор ингэж надаа одоо 80% ч юм уу 70% магадaltaйгаар өдөр болго $1,000 өгдөг байлаа гэж бодё тийм үү. Тэгээ нэлээ өндөр чанстай байгаа тийм байна. Тийм байна тий. Тэгэх юм бол тэгээ надад тийм төхөөрөмжний 70-аас 80% тийм магадaltaйгаар $1,000 өгдөг юм бол тэгээ би одоо жишээ нь $10,000 худалдаж авах чинь за $100,000 худалдаж авсан гэж бодъё л та тий. $100,000 тэрийг худалдаж авлаа. Тэнгүү тэгээд өдөр болгоом надад $1,000 өгж байгаа юм бол нэг зааж нэг 200 өдрийн дараа ихэд бол би мөнгө хийчих واخ тий бараг тий. Тэнгүү тэгээд за тийм төхөөрөмж цаанаас ингээ hypothetical байсан гэж бодчих тий. Тэгвэл чи одоо тэр төхөөрөмжөс нэмж авах уу гэж байгаа байхгүй. Тэгээд авнаас дагуулсан 60 70-аас 80% ингээ бүгд хас тэгээд нэмж авах AI-ыг тэгж бодож байгаа байхгүй юу. Одоо ингээд инкритэ хүмүүс ингээд AI-аас болоод надаа ийм нөгөө нэг ажилчид хэрэггүй юм байна те. Тэгээд AI бүх юмыг хийчих юм байна. Тэгж бодож байгаа юм бол зүгээр л AI чинь ерөөсөө мондог хүмүүсүүд бүр олон мондог бодож байгаа юм баггүй те. Нэг одоо X developer-аас юм тэрийг одоо 10x 5x болох тэм чадвартай productivity ихсэж байгаа tool. Тэгээд тэр tool-ийг чинь тэгээд яа гэсэн үг зөв ашиглаж байгаа хүн мэдээж мундаг инженер байж тэгж ашиглаж байгаа. Тэрнээс муу инженер байл тэгж ашиглахад байж жоохон тэрний л би дараа ярина. Тэгээд миний ихэд санаа нь болохоор ингээд хэрвээ тэр AI чинь үнэхээр тийм сайн юм бол тэ ингэж мөнгө одоо efficiency-тэй productivity хэсгээд мөнгө сайн олж чадаад байгаа юм бол хүмүүс илүү их инженеруудыг хайр хийх байхгүй юу? Ер нь бол тэгээ одоо ингээд сүүлийн үед ингээд миний яриадсан амар их хүний цэцэг халаад байгаа гэдэг шүү дээ. Тэр чинь бол ерөөсөө яг үнэн нь бол ингээд ковидын үеэр хитрхи их хүнийг
hire хийсэн болоод тэрийгэ засгаал тэгээд байгаа байхгүй. Тэр бол бүр хамгийн том шалтгаан байгаа байхгүй. Тэгээд тэрнээс болоод гэж AI-аас болоод халж байгаа юм байж байгаа л та. Гэхдээ ерөнхийдөө бол та нар дарга нарын одоо өнцгөөс өөрсдөө бодож үзэх юм бол те зүгээр нэг стартап байлаа гэж бодъё л те. Хэрэг тэр стартап чинь ингээд хийх юм үнэхээр амар их байгаа юм бол ажил чинь ихийг л авахыг бодох байхгүй юу да. Ингээд AI ашиглаад уран хурдан болж байгаа юм чинь те. Тэрнээс бол ингээд нэг хийх юм байсан гээд 10 ажилтнаа байсан. Би наад чи ганцаараа яж юм 9 байхгүй гээд тэгэж ерөөсө бодож болохгүй чинь тэгээд адилхан л тэгээд 10 хүн чинь тэр 10 хүнийгээ ашиглаж сайн ашиглаж чадахгүй гэсэн үг байхгүй юу. Тэр 10 хүн чинь 100 дахин илүү их юм хийн. Эсвэл өөрөө 10 дахин их юм ингээд тэрийгэ бодох хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр чинь бол угаасаа л хурцсуул зүгж байгаа байхгүй тий. Тэгэж бодох хэрэгтэй. Үнэхээр тэр агентыг ашиглаад нэг хүн 10 хүн болгоод байгаа бол тэр 10 ажилтныгаа дахиад 100 болгоо тий. Тийм байхгүй. Тэгэж ажиллах хэрэгтэй ер нь бол. Тэгэнгүүт одоо та ер нь өөрөө код бичиж байгаа юу? Яг одоо нэг юм vibe coding гэдэг юм яваад эхэлчихлээ шүү дээ. Зөвөр ингээл за чи над тэр хийгээд өгч гэвэл юм уу тий. Vibe coding одоо ер нь бол би сүүлийн үе зөндөө хийж байгаа vibe coding. Тэгээд би одоо яг энэ vibe coding гэдэг гарч ирсэнээс хойш код бол зөндөө уншиж байгаа болохоос бичих нь бол маш ховор. За би нэг 90% таа бол за vibe coding хийж байгаа. Гэтэ ирэхэд бичих нь бол дандаа prompt бол ингээд бичиж байгаа. Тэгээд бүр сүүлдээ бүр prompt бичгээ байгаа бүр ингээд микрофоноор ингээд voice-оор ингээд хэлдэг бац. Яг voice хамаагүй хурд уучаас тий. Тэгээд нэр 10% таа бичиж нь яадаг гэхээр нөгөө нэг AI ч угаасаа л нөгөө нэг одоо хүртэл гээл сайн бичиж чадахгүй байгаа. Би нөгөө нэг кодоо өөрөө сайн мэдчихэж байгаа бол энэ нөхөр муу буруу хийгээд байгаа юм би хараад мэдээд байгаа байхгүй тий. Хараад мэдээд за энэ лайн дээр очих юм за наад чинь буруу энийгээ зас энэ төр гээл тий. Тэгж одоо чадах хэмжээний инженер байвал сайн байгаа да. Тэрнээс нэг vibe coding хийж байгаад кодо чарахгүй юугаа чирэхгүй зүгээр л ингээ байгаад байвал чинь тий. Айгүй алдаатай юм байгаа. Тэгээд production дээр орсон гэсэн тэр чинь ингээд зөв solution байгаа ч үгүй ч юм. Тэгээд сая нөгөө чинь хичээлээ шүү дээ. Нэг нөхөр одоо Excel sheet дээр байсан юм өөрөө vibe coding 2 цаг дотор хийгээд тэгээд дараа нь тэгээд ажилчтайгаа яасан тэгээ тий. Тэр дараад нөхөр чи яг үүндээ код мэдэхгүй бол чи vibe code хийсэн гэсэн нэг код нь зөв буруугаач мэдэхгүй тий. Ямар хэлээр ч хийсэн. Тэгээ тэр нь ингэж production дээр оруулахад ингээ save ч юм уу ч юм уу тий. Ямар нэгэн байдлаар халдталын тэр өртгөө тэгээд яах юм. Тэгээ тиймэрхүү зөндөө асуудал гарч чинь тэр мэрийгээ тэгээ тэр дараа нь мэдэхгүй л байгаа даа. Тэгээ яг үнэхээр ингээ амархан тооны машин шиг юм байсан бол тий. Тэгээ амар тэр бол зүгээр vibe code хийгээл болчихсон тий. Ямар нэгэн байдлаар ерөөдөө тэр specific одоо нөгөө language дээр хийсэн expert заавал байж ах хэрэгтэй байхгүй тий. Тэгээд би бол одоо бол AI гарснаас сүүлд бол код бол бага л бичиж байгаа. Тэг бүх юм vibe code л байгаа гэсэн. Банк санхүү болон бизнесийн байгууллагууд өөрсдийн co-brand картыг бономтой хамтарч гаргах боломжтой биш үү? За ингээд дугаарт орцгоё. Та нөгөө нэг түрүүний ярьсанчлан junior инженерүүдэд ер нь яг юу байгаа юу? Эрсдэл байгаа юу? Тий, ер нь яг үнийг хэлэхэд бол 5-аас доош жилийн туршлагатай хүмүүс бол зүгээр ер нь л нэлээд хэцүү байдаг. Яг одоо бол тий. 5-аас дээш жилийн туршлагатай болохоор айгүй ер нь бол ажил бол нэлээд сайн олдож байгаа байлээ. Ер нь би одоо жишээ нэг найзынхаа ажил аплайж байгаа зүйлүүдийг харахад ч нэгэл цадж угаасаа 8 жилийн туршлагатай байхгүй. Тэгээд 5 жилийн туршлагатай байвал тэгээд ажлаа оффрод бол ер нь зөндөө байл. Ажлаас нөгөө нэг хариу ирэх нь ч юм уу аппликейшн явуулахад ингээд ирээд буцаж ирээд нөгөө нэг ярилцгаа авах хүн ч айгүй өндөр байлээ ер нь бол. Тэгэхээр энэ юу харуулж байна гэхээр domain expert гэдэг зүйл айгүй чухал байгаа даа байхгүй. Тэгээд миний хэлсэнчлэн AI ашиглаж байна. AI ашиглаад тэр гарч ирсэн кодыг зөв бурууг нь мэдэж чаддаг хүн байх хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэгэхээр тэгээ junior инженерүүд бол тийх чадвар нь арай бас суугаагүй байгаа даа байхгүй. Одоо жишээ шинэ технологи гарч ирлээ гэж бодонгод vibe code хийлээ тий. Тэнгүү тэрийг чинь тэгээд тэр хин new grad буюу одоо нэг товшин багтаа хүмүүс чинь тэгээд зөв бурууг мэдэхгүй зүгээр шууд ингээд accept дараал яваа тий. Шууд аваад тэнгүү тэрийг тэр код бичсэн код чинь ингээд яаж тий code review гэдэг юм хийлгүүлсэн тий. Одоо senior инженерүүд дээр ингээд миний кодыг одоо production дээр тавихаас өмнө мэдээж тэр чинь нэг хүн review хийн шүү дээ. Тэгээд шууд 50 гэж явах тий. Тэгээд review хийнгүүд нөгөө senior engineer-ууд ингээ гайхаад ингээ хараас уучдаг байхгүй. Угаасаа энэ чинь зүгээр нэг vibe code хийсэн жоохон mia code байна. Тэгээд энэ минь чинь буруу байна, тэр минь чинь буруу байна гэх. Тэгээд тэрийг харах гингүүд ингээ уур нь хүрээд эхэлчихдэг гэх юм уу. Яагаад тэгж байгаа вэ гэхээр мэдээж тэр хүн чинь өөрөө бичээд өөрөө одоо сурангаа бичээд ихжсэн бол шал өөр хэрэг. Тэгэх юм бол ингээд шууд одоо зааварчилгаа нь болохоор за энэ лайн тохиодоо тэгээд ингээ өөрчлөлгөө манай компани ингэж хийдэггүй тэрийг тэгж ингээ өөрчилж болж байгаа. Гэтэ тэр яг үндэ ингээд vibe coder хийцэн болохоор ингээд тэр senior engineer цагийг айгу өрөөд байгаа байхгүй нэг өстөө. Тэрний оронд өөрөө ингэж гараараа нэгж нөгөө өмнөх шиг одоо 5 жилийн өмнөх шиг тэр junior нөхдүүд ингэж өөрөө ингэж code base тэгээ өөрөө компанийн code base-ийг сайн харж байгаа тэгээ зөөр алгаж хийж мэгээ тэр мэр чинь ингээд хамаагүй гоё болоод байгаа байхгүй юм бол тэр хэсэг нь харьцуулангууд. Тэгээд одоо болохоор тэр хэцүү байгаад байгаа гэдэг юм нь болохоор ингээд яг үндэ төгсөж байгаа хүмүүстэй одоо их сургууль энтертэй байхтай хүртэл ингээ vibe code-ийг сайн хийгээд яг тэр эксперт гэдэг зүйлээ бүр маш сайн сурах хэрэгтэй байхгүй. Зүгээр vibe code-ийг хийж болно гэхдээ ямар ч гэсэн яг яагаад энэ код чинь
зөв solution-ы энэ одоо дутагтай тал нь юу вэ гэдэг тэр бүгднийг яг сайн нарийн учрыг мэдчих хэвээр. Тэгэхээр одоо хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр энэ AI гэдэг ертөнцид чинь зүгээр software engineer гэдэг зөв хүмүүсүүдийг байхгүй болох гэдэг юм биш. Тэр юу яг харуулдаг байгаа вэ гэхээр ингэж expert хүмүүсүүдийг бүр улам үнэтэй болгоод байгаа хэрэг нэгсэн да тий. Тэгээд та одоо болоод үзэхгүй одоо ингэж нэгсэн доо ингээд software engineer байхгүй болсон байл бодъё л тэ. Тэгэх юм бол ингээд нөгөө expert хүн одоо байхгүй болчихгоо чинь одоо vibe code хийсээр хагаад зөв бурууг нь хэлж чадах хүн байхгүй болчихгоо чинь тэгээд knowledge gap үүсэж байгаа хөөх. Тэгээд чи одоо нэг ясан доо тэр мэдлэгийг бид хүн тэр чигээрээ ингээд тасарч чинь гэдэг чинь тэгээд одоо нөгөө нэг аль тэр үед одоо тэнийг хот тэр чигээрээ ингээд нөгөө шатаад бүх номын сан ингээд шатдаг гэдэг шиг тиймэрхүү юм болчих гээд байгаа хөөх. Тэгэхээр ихэд бол тэр яг expert байх хэрэгтэй гэдэг зүйл бол маш чухал. Тэгээд би бол ингээд junior хүмүүс зөвлөх юм юу вэ гэхээр ямар ч байсан тэр юмныхээ экспортыг сайн болоорой. Vibe code-ийг бүгдийг хийж агаад болно гэхдээ хийсэн ч гэсэн тэгээ яг яагаад тэр код чинь тийм байгаа юм бэ хийсэн бүх кодод харчээ гэж хэлмээр юм. Тэгэхгүй бол ингээд амар олон файл гинт жанруудыг бүгдийг accept дараад шууд болцлоо гэж болохгүй. Бүх кодод сайн харах гэж хэлмээр юм. Одоо жишээл яг Google-ийн одоо ингээд кодуудын ерөнхий structure нь юм байдаг ч юм уу ийм requirement тавьдаг. За энэ бол яг хараал энэ Google-ийн код байна. Энэ TikTok-ийн энэ Meta-гийн байна гэдэг нэг тийм өөрсдийн тийм юу байдаг уу ер нь? Тийм design pattern гэсэн нэг хальт юм бол байгаа шүү. Одоо жишээ нь ийм юун дээр бол яг popular language дээр бол би бол тэрийг сайн хэлж мэдгүй. Гэхдээ ихэд бол obvious юмнууд бол байгаа. Одоо жишээ нь ингээд Google гэдэг компани ч одоо Go гэдэг хэлийг зохиосон компани тий. Тэгээ Go дээр одоо код бичснийг харах юм бол Google бол ингээд шал өөрсдөө стандартаар гой бичсэн байгаа да. Тэгээд Go гэдэг хэлийг өөр компани гэж бол бүр obviously шал өөр харагдана. Тэрийг шууд барьж чадна. Тэгээд тэрэн шиг тэгээд одоо Meta гэдэг компани React гэдэг юм чи өөрсдөө хийсэн. Тэгээд React гэдэг юм өөрсдөө хийсэн болохоор тэр React-ийг Meta дээр биччихвэл өөр харагдана. Тэгээд өөр газар харуулах шал өөр харагдана. Тэгээд тиймэрхүү юм бол бүр байгаа. Одоо ч яг надад ингэж бодогдод байна л да. Одоо junior инженерүүд ингээд одоо ингээд явж байгаа. За ирээдүйд магадгүй 5 жилийн дараа дахиад инженерээр их сургууль сурах гэж байгаа хүүхд байлаа гэж бодоход vibe coding-ыг за би ингээ за ийм хийлээгээд тэгэхэд яг юугаас өөр тэрнээс илүү өөр бас яг юугаас хайжуулна гэсэн үг. Одоо яагаад энэ код ингэж яг энэ чанартай код мөн байна уу үгүй байна уу гэдэг скиллэл тэрийг ингэж өөрөө сайн олж чадах ч юм уу тэр скиллэл илүү сайжруулах хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол generally team гэтээ тэгээд одоо тэр залуу одоо жоохон сурж байгаа хүүхдэд бол би бол бүр vibe code хийх нэг зүйлэхгүй байна. Яг үн зүгээр ерөнхийдөө бол нэгсэндээ алхаж зурхын тулд эхлээд мөсгөөд газар дээр ханаар явдаг шиг тэгээд шууд гүйж сурах гэдэг ч юм уу тийм эцсийн үрд. Яг үнэж өөрөө software engineer кодоор явах гайгүй хүн бол юу зүгээр vibe code хийгээл өөрөөсөө контрол авахгүй. Одоо бизнес центр явдаг чи маркетингээр явах юм бол тий. Тэрийг бол зөв өөрөөсөө vibe code хийгээл яваад хамаагүй. Угаасаа software engineer болох гэдэг юм чи. Тэгээд software engineer болмоор байвал яг ингэж бүх юм үндсэн дээрээс нь бараг AI-г сурсан л тэр одоо жишээ нь ингээд бид нар тооны юм хасахтаа шууд тооны машиныг нэмж хасдаг шүү дээ. Тэгээд өөрөө гараараа боддог шүү дээ. Тэр шиг л тэгээд би бол тэгж vibe code шууд бүр багасаа хийгэрэг зөвлөмөр би бол тийг зөвлөхгүй. Бүр нэг кодоо нэг эдэн жил сурчаад за нэг 2-3 жил сурчаад тэг vibe code хийж эхлэх зүгээр байна. За одоо тэгвэл ингээд инженеруудын ингээд өдөр тутмын түүл ч юм уу ингээд арга хэрэгсэлт ингээд vibe code ч юм уу те бусад ингээд AI түүлүүд ингээд амирх ороод эхэлчихлээ те. Тэнгүүд таны түрүүний хоёул хамгийн ярилцлага хамгийн ихэнд ярьжсэн нөгөө нэг ажлын ярилцлаганд байхад hiring process дээр яг энтэй холбоотой ер нь өөрчлөлтүүд орж ирж байгаа юм. Тий. Тэр одоо тий яг зөв асуултсан чинь юу. Жишээ нь юу орж ирж байгаа та гой анзаарвал. Сүүлийн 2-3 сард л тийм болсон ер нь. Сүүлийн за 10 сараас хойш тэгэхээр ч одоо сүүлийн 4-5 сард ч юм уу те. Одоо ингээд хүн болгон одоо ингээд vibe code хийгээд байгаа болохоор одоо болохоор ярилцгаач одоо vibe coding гэдэг скил гэж байгаа ингээд шалгадаг юм болчиход байна одоо. Одоо тэр нь юу вэ гэхээр ингэдэг болсон байлээ. Нэг юу яцсан. Нэг браузер дээр одоо нэг платформ гараад ирсэн, апп гараад ирсэн те компьютер чинь. Тийшээ оруулангууд шууд юу гараад ирдэг нөгөө баруун талд чинь нөгөө нэг чатны window гараад ирдэг. Тэнгүүдээ зүүн талд чинь юу вэ гэхээр нөгөө нэг аль нэг project бэлдээ өгсөн. Тэгээд project бэлдээд өгсөн. Тэнгүүдээ тэрэн дээрээ ингэж за энэ project чинь эхлээд юу хийж байгаа гэдгийг асууж байгаа. Тэнгүүд ингээ мэдээж мань хүн чинь бүх кодыг нэг харна гэж байхгүй шүү дээ. Тэнгүүд шууд AI-аас асууж байгаа. Хей энэ юу хийж байгаа ингээд тэр мөрийг ядаж шалгаж байгаа хөх те. Тэнгүүдээ тэгээ дараа заа окей наад чи юм хийд юм бэ гэдгийг шалгах чингоотой. Тэгээ за нөгөө нэг ярьсан авч байгаа хүн нэг за тэгвэл одоо наад функшныгаа ийм юм нэмэх гэж байгаа. Угаасаа ерөөсө application development team шүү дээ те. Шинэ юм нэмдэг шүү дээ. Угаасаа яг тэрийг нэгээр ингээ хийлгүүлээд байгаа хөх те. За ингээ шинэ юм нэмжтэй ингээ болцоо гингүүд нь за тэгвэл наадах чи одоо ингээ дагалцсан нөгөө тестүүд байгаа те. Тэгээ тестүүдээ бас ингээ яаж апдейт хийчих. Тэгээл ингээ тестүүд апдейт хийчих. Тэгэнгүүт за яг одоо надад чи ажиллаж байгаагүй шалгая
гэлтэгээ. Тэгэл нөгөө нэг програмаар run хийгээл ажиллаж байгаа нэг шалгая. Яг л нөгөө vibe coding process чинь бүр интервью шалгаад байгаа хөөх. Тэгэл ингээд prompt чинь хэр ашиглаж байгаа харж байна. AI tool чинь хэр ашиглаж байгаа харж байна. Бүх юм шалгаж байгаа юм байна. Тэр бол айгу гоё сонирхолтой санагцэр тэр. Одоо энэ топ компаниудын бүгдний hiring process-ээр байгаа. Яг бүгдээрээ биш. Meta бол байгаа. Гэтэ би Apple Google байгаа гэж бодохгүй. Гэтэ ямар ч нөгөө нэг янз янзын стартапууд гэсэн тэгээд ихсэн. Тэр нь орж ирэх нь бол цаг хугацааны асуудал ер нь бүгдээрээ л одоо авч эхлэх байх тэрийг бол тий. За таны хувьд ер нь зүгээр нэг дундуур нэг гой сонирхолтой зүгээр хөнгө асуулт. Таны хувьд ер нь одоо өдөр тутамдаа ямар одоо AI tool ер нь ашиглаж байна. Тэгээд та түрүүний vibe code хийж байгасан тэр нь болохоор зөвхөн одоо Meta-гийн өөрсдийнх нь бэлдсэн тусдаа team tool дээр юм уу эсвэл одоо өөр одоо нийтлэнхээ ашиглаад байгаа. Тий би нэг ажил дээрээ бол юу яаж байгаа. Манайх өөрсдөө одоо VS Code гэдэг нэг code edit гэдэг нэг програм байгаа. Тэрийг бол хүн одоо программист болго ашиглаж байгаа. Тэгээ манайх Meta дээр бол VS Code ашигладаг. Тэгээ VS Code-ийнхаа баруун талын юм дээр шууд юу нэмсэн. Одоо AI-ийн chat assistant нэмсэн. Тэрэн дээр болохоор нөгөө нэг юу одоо Google-ийн Gemini ч юм уу, Anthropic-ийн нөгөө Magnum Opus тэр модель ч юм уу эсвэл зүгээр OpenAI-ийн ChatGPT ч юм уу тэр мэрийг бүгдийг нэг нэгээр сонгож аваад аль нь ашиглахаа шийдмээр тиймэрхүү юм бол байдаг болсон. Тэгээ тэрийг бол одоо ингээд ашиглаж байгаа. VS Code дээр AI tool ашиглаж байгаа. Тэрнээс гадна тэгээд юу байгаа ажил дээр бол ингээд тийм браузерууд байгаа шүү дээ. Браузер дээр extension тавьсан. Тэр extension одоо шууд ингэж нэг chat window хажууд нь гарч ирэл. Тэгээд чатаас ChatGPT чаталж байгаа шиг бүх юм асууж болно. Одоо internal document дээр танаа би одоо жишээ нь манай компани дараач амралт өдрийн чинь тийм тиймэрхүү асуудал байгаа шүү дээ. Тэр мэрийг шууд ингэж асууж тавьсан. Айгуу гоё тий. Яг компанийн холбогдлолтой юм уу? Тий. Тэр нь одоо компани бүх мэдээлэл мэдж байгаа нөхдөд байхгүй тий. Тэнгүүд тэгээд тэгвэл жилд хэд амралт байдаг гэж тийм юмнуудыг бүгдийг нь асууж болно. Тэгээд ажил дээр бол тийм байна. Тэгээд өөрийнхөө хувийнх дээр болохоор юу байна? Би курсор гэдэг юм ашигладаг. Курсор болохоор ихэд VS Code-ыг ингээд яцсан fork хийсэн гэж ярьдаг. Fork гэдэг нь болохоор VS Code-ыг copy хийгээд тэг өөрөх юм нэмээ хийсэн гэсэн үг байна. Тэгээд тэрэн дээр одоо курсор болохоор ингээд бас л яг манай ажиллагтай адилхан модельүүдэд сонгож болдог. ChatGPT ашигламаар байна, юу ашигламаар байна, Gemini ашигламаар ингээд сонгож болдог. Тэгээд би тэрийг бол ингээд одоо project хийж байхдаа байнга ашиглаж байгаа. Тэгээд тэрийг ашиглаад тэгээд кодо бичдэг. А гэтээ тэр чинь бас яад юм аа нөгөө төлбөртэй те. Тэгээд төлбөр нь ингээд мэдээж AI ашигласараа дуусна гэж байна шүү дээ. Тийм болохоор би ингээд хэрэгтэй хэрэггүй тэр курсороор одоо мэдхгүй чадахгүй юмнуудын заавал тэрнээс асуух биш нөгөө хажуудаа браузер дээр шууд ChatGPT Gemini тэр бүгдийг open хийсэн байдаг. Тэгээд нөгөө нэг токен өрөхгүй тул албаар тэр нүгнүүд ашигладаг байх те. Тэрийг л ашигладаг. Тэгээд өөр одоо AI зүйл гэвэл одоо юу чи нөгөө юм уу хаяа ашиглаж юм байна. Авсан зураг мөргөө нөгөө нэг стайл гэдэг чинь тэр мэрийг бол нөгөө утсан дээрээс нөгөө тийм AI апнууд байгаа шүү дээ. Одоо Google Photos гэсэн тийм болсон. Тэгээд одоо Meta AI гэсэн тэгж чаддаг. Тэдрийг бол тэгж ашигладаг. Тийм. Тэгээд өөр ч одоо ямар AI ашиглаж байгаа. Тэр болоо байна. Зөв. Тэр курсор гэдэг tool нэлээд одоо олох шиг байна. Ялангуяа софтвер инженеруудын донд тийм. Тэр болохоор бүр алж байгаа одоо. Тэр нөгөө нэг инженеруудын яг нөгөө нэг AI-тай кодын төвшөнд ингэж харьцах тэр communication-ыг л айгу гоё болгож өгöd байгаа гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэр одоо юу гэсэн үг. Одоо нөгөө нэг хамгийн давуу тал нь болохоор курсорын давуу тал нь юу юм бохоггүй. Ингээд өмнө чинь курсор гарахаас өмнө яадаг байсан бэ гэхээр одоо ChatGPT одоо браузер дээр ажиллаж байгаа шүү дээ. Тэрэнгүүд браузер руу одоо код тэрчгээр нь одоо миний зүүн талд код байгаа шүү дээ. Тэрийг copy хийснээр ChatGPT руу paste хийснээр энэ дээр асуулт тогтцоо одоо энэ кодны тэр лайн дээр тийм байна. Тэрийг засчих гэх бичдэг байсан аахгүй. Одоо л курсор дээр яадаг вэ гэхээр зүгээр уусаал нөгөө нэг код open хийсэн маш файлаа тэр open хийсэн. Тэнгүүдээ шууд бичгтэй болохоор зүгээр шууд тэр лайныг ингэж highlight хийгээл энийг өөрчлөлт гэдэг. Тэгээд тийм бол хамаагүй амарчлаа өгсөн байхгүй тий. Тэгээд курсор болохоор тэрнээс гадна нэг файлыг тэгэж амархан хийхээс гадна тэр курсор чинь тэр project-ийг чинь тэр чигээр анализ хийгээд юу болоод байгаа гэдэг чинь бүгдийг мэдчих чадж байгаа байхгүй курсор. Тэгэхгүй тэгээд тэрийг одоо курсор байхгүй байсан бол яах вэ гэхээр одоо ChatGPT рүү баг бүх одоо файлуудаа нэг нэгээр ингэснэ тэгэхээр чи амар цаг утгагүй байгаас тий. Тэгээ болоо курсор хамаагүй даваа талтай. Тэгээ бүр сүүл одоо бүр мангар гоё фичер гараад ирдэг болц. Одоо жишээ нь ингээд өмнө нь одоо вебсайт хийдэг байсан бол заяа одоо ингээд вебсайт хийдэг байсан бол одоо жишээ нь товч байгаа тийм үү. Тэр товчийг одоо би жишээ нь жоохон жижигхэн болгоё гэж бичмээр байлаа. Тэгвэл ингээд курсор дээр чингдэг байсан аахгүй. За энэ тэр пэйжний дунд те энэ дунд нэг юм team тексттэй товч байна. Тэгээд тэр товчийг би жоохон жижиг болгомоор ингээд мангар урт текст бичиж байгаа зү. Тэгээд одоо курсор яадаг болсон бэ гэхээр курсор дотроо ингээд браузертай болцсон. Тэнгүүдээ тэр курсор дотроос браузераа харж агаад тэгээд тэр товчийг ингээд highlight хийгээд тэгвэл за энэ товчийг жижиг болгоо гэж ганц өгүүлбэрч болчихж байгаа. Тэгээд тэр товчоо ингээд гац олдог болсон гэсэн үг нэгсэн да тийм. Тийм юм курсор аваад амар их таны цаг ер нь хэмнэж байгаа юм шиг. Тийм амар хэмнэж байгаа тийм. Би зүгээр өмнө зүгээр хайлт сонсож байгаа тэр батлагын бас нэг ярилцлага сонсож байхад нэг курсорыг гараад ирсэн сарын $20 гэдэг гисэн. Тэгээ би ашиглаж үзэнгүүт юу сарын $20 өдрийн хориг төлөе гэж хэлсэн гэдэг. Тэгээ про модель нь 200 баха. Тий. Тэгээд юу яа тий. Тэр чинь бүр бас аюултай ингээд би $20 их ашиглаж байгаа тий. Тэгсэн чинь ингээд нөгөө нэг модель нь ингээд мэдээж
үнэтэй модель, хямдхан модель гэж байгаа даа. Тэгээ үнэтэй модулуудын дээр нь дараад за яад ашиглаж үзье гэж тэгсэн чинь би 2 цагийн дотор тэрэнд дуусгацсан. Тэгээ $20 токен байхгүй болсон. Тэгээд тэнгуүдээ за хямдхан модулууд нь ашиглая. Хямдханууд нь тэгээд юу үнэгүй ашиглаад байж болдог. За энэ яг AI-тай холбоотой ч юм уу энэ ярианы ер нь яг энэ хэсгийн төгсгөлд асуухад одоо ингээд нэг юм AI hype яг энэ медиануудаар ингээд ер нь амар явж байгаа шүү дээ. Ингээд за одоо тэг чинь баг учир зүггүй ингээд амар олон ингээд хүмүүс халагдаад эхэллээ гэдэг яриа яваад байна. Ер нь гэхдээ одоо хэрвээ үнэхээр тэр нэг одоо та ингээд бид нар бол ингээд гаднаас нь хараад одоо энэ large language model-үүд ч юм уу тэр өөр компаниудыг хийж байгаа юмнуудыг ингээд гаднаас нь хараад үнэхээр л амар ингээд хурдтай яваал ингээд учир зүггүй хүмүүсийг ингээд тэ бараг ажилгүй болох үс юм шиг ингээл медиануудаар явж байгааг харж байна. Яг дотор талаас нь та харахад энэ үнэхээр тийм амар хурдтай яваад байгаа юм. Тий, ер нь бол маш хурдтай явж байгаа нь бол үнэн. Гэтэ тэгээд нөгөө би бол тэр медианууд яриад байгаа тэгж одоо англиар болохоор fear mongering гэж ярьдаг те. Тэр тэгээд нөгөө айлгадаа сандраад байгаа юмд би бол энэ нөгөө санал буруу нийтж буруу гэж бодож байгаа. Тэр сандарч ирээсээ ингэж айлгаад байгаа юм зүйл бол биш ээ. Тэгээд ингээд одооны бүх AI ч нөгөө large language model гэдэг зүйл биш те. Одоо OpenAI ChatGPT дээр одоо нөгөө text ингэж predict хийгээд байгаа юм чи large language model те. Тэд нар чинь болохоор ингэж Google-ийн нөгөө нэг 17 онд л үү гаргасан research paper-ийн үндсэн дээр л гаргаж ирсэн юм баггүй те. Одоо тэр AI-нууд яаж сайн болоод байгаа гэхээр тэр одоо LLM гэдэг ухтгуунаа ингэж reinvent хийсэн ерөөсөө биш те. Ерөөсөө ягаад гэвэл том дата центр барьж бүр олон том модель олгоё гэдэг. Ингээд томроод байгаа даа байхгүй те. Тэрнээс тэр нөгөө нэг цаадах ингэж судалгаагаа бол ингээ оронгоор нэрэгцсэн юм ерөөсөө байх. Тэр судалгааны төвшөнд бол ингээд дэвшсэн юм ерөөсөө байхгүй. Тэгээд нээлт хийгээгүй. Тэгээд одоо харин ерөөхдөө хүмүүс бас тэгж яриад байгаа те. Одоо нэг AGI гэж яриад байгаа. Тэгээд AGI ч нэг artificial general intelligence яг хүн шиг боддог юм. LLM гэдэг зүйл чинь хүн шиг бодсон юм ерөөсөө биш ээ тий. Та нар би сая жишээ ярьсан шүү дээ. За Монгол улсын төв бол гэснэ. Тэгээд Улаанбаатар гэдэг чинь ингээд хүн чинь бол predict хийдэггүй шүү дээ. Хүн шал өөрөө сэтгэж байгаа тий. Тэр чинь болохоор AGI ерөөсөө биш. Тэгж бодож ерөөсөө болохгүй. Гэтэ мэдээж нөгөө нэг яг specific task өгчвөл одооны artificial intelligence бол хийж чадна. Гэтэ тэгээд хүний бүх хийж чаддаг task-ыг шууд хийж чадна гэдэг одоо тийм байхгүй. Тэгээ тэр нь хизээ болохын гингүүд нөгөө нэг манай Sam Altman те тэр нөгөө OpenAI-ийн захирал тэгээд Nvidia-гийн захирал Anthropic-ийн захирал энэ төргээл тэр угаасаа нэг дандаа л за 1 жилийн дараа 5 жилийн дараа 2 жилийн дараа 3 жилийн дараа гэж хэлдэг. За наад тэдний үгээс сонсч ерөөсөө болохгүй. Яг тэр чинь ерөөсөө зоригтой хэлж байгаа. Тэдний хувьд бол тэгж хэлэх тусам ашигтай байхгүй юу. Тэдний сток нэсэн те тэгж бодож үүсэж ирэх. Тэгээ яг л өөр хүмүүсүүд яг л тэгж сонсож идэх хэрэгтэй юм бол зөв. Аха. Тэнгүүд яг хоо энтэй холбоотой зүгээр нэг юм яриа аваад байна л да. Нэг юм их ажилгүйдлийн үеэр нь те одоо тэгэл илүү одоо энэ бидний хэрэгжилж байгаа одоо сервисүүд ер нь бүгд амар юм лакшери болно. Яг гэх юм бэл хүмүүс агай их ажилгүй болоод эхлэхээр шинэ сервисүүд гаргаж ирдэг те бараг нэг би яг нөгөө батлагын нэг ярилцлаган дээр ярьсан юм сонсчлаа л да. Тэрэн дээр л суурилж ер нь ярьж байгаа. Тэнгүүд юу гэдэг чинь 30 жилийн өмнө ч юм уу те ингээл 50 жилийн өмнө гэхэд л ингээл юм йога, wellness center ментор ч юм уу те тиймэрхүү сервисүүд ер нь нэг хайхтар байдаг байсан те. Тэгэл ингээл технологийн нөлөөгөөр ингээл зарим салбаруудад ингээд жоохон юм өөрчлөлтүүд орж эхлээл бүтээмжүүд амар өсөд эхлэнгүүт хүмүүс жоохон ажилгүй болол эхлээл тэр хүмүүс нь дахиад өөр сервисүүд ингээд гаргаад тэгсэн гэдэг юм те. Ер нь гэдэг энэ их ажилгүйдлийн үе ирнэ гэдэг юм дээр та ер нь хэрэг итгэлтэй. Наад чинь нөгөө нэг юу штэ нэг Rick and Morty гэж шоуд үзчихсэн бол нэг дат дээр ч нэг тийм юм хаалт гардаг штэ. Дэлхий дээр ингээд нөгөө нэг амар ухаантай нөгөө динозаврууд өгцөн гэж боддог байсан чинь динозаврууд төрч ирээд нөгөө тэр дэлхийн бүх асуудлыг шийдсэн гэх юм. Нэгээс нь бүх хүмүүсүүдийн бүгдээ бүх хүмүүсүүдийн нөгөө өвчин зовлон одоо бүгдийг нэмчилсэн. Тэр нөгөө динозаврууд амар тийм advanced хүмүүс юм амьтад байхгүй те. Тэгсэн чинь тэгэл хүмүүс чинь угаасаа тэгэл хийх юм юу ч байхгүй байж амар bored болоод тэгснэ тэгээд бид нэр амьдрах хэрэгтэй байна гэсэн нөгөө динозавруудыг буцаж цөлөөд гэх юм нэгсэн. Тэгээд тэгсэн чинь одоо наад яриач болохоор ингэж байгаа. Хэрвээ ажилгүйдэл болох юм бол одоо энэ хүн төрөлхтөн гэдэг зүйл чинь юу хийх юм яаж амьдрах юм бэ гингүүд нөгөө нэг одоо AI том компаниуд чинь ингээд universal basic income гэдэг рүүг мөнгө гэж яриад байгаа. Тэр нэг юу гэсэн хэрэг хүн болгонд цаа нэг сарын тэдэн төгрөг гэдэг ингээд хуваарлсан. Тэгээд ингээд би бол тэр нэрсээ тэр зэрэсээ тэгээд наад ч амар сонир сонсогдож байна. Тэгээд AI бол тэгэж ажлуудыг ингэж яг яаж байгаа ч гэсэн одоо ингээд зарим компаниудын судалгааг хараад үзэхгүй тий. Одоо AI-ээс бодоод ингээд ажилчдыгаа ингээд халаад байсан компани зөндөө байгаа тий. Тэгэж рефлексингүүдээ ингээд бас худалдаж ингээд эргэж ажилдаа аваад байгаа байхгүй хүмүүс. Тэгээд одоо тий OpenAI, Anthropic гэдэг компаниуд зарын хоцрол ороод хараа л та тий. Careers дээр ороод хаар инженерүүд одоо л авъя л гэж байгаа тийм үү. Тэд тэгвэл тийм л юм бол ягаад инженерүүд дахиж авах гэдэг байгаа. Уусаа тэгээд хэрэгтэй л байгаа даа байхгүй тий. Тэг би бол ерөөсө тэгэж тийм дистопийн юм болно гэж ерөөсө бодохгүй байна. Тэгээд AGI гэдэг юм гараад ирчихвэл тэр чинь шал өөр хэрэг гэхдээ тэгээ AGI гарч ирдэлтэй хэдэн жил ч 100 жил ч байгаа юм аа 50 жил ч байгаа юм мэдхгүй нэр. Тэн дээр бол танд ямар нэг хүлээлт бол байхгүй л юм. Тэгээд одоо л ингээд бүх
sorry. Таны яриаг тасалчлаа. Бүх юм нь болохоор 2017 оны тэр Google-ийн research paper дээр ингээд явж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэрнийг бүр ингэж өөрчилсөн, эргүүлсэн тийм инновацлог одоо тэр бараг тэгэл Nobel-ийн шагнал магнал авах үзэл юм болж таарах бах тий. Тэнгүү тийм юм ер нь та хэр ойрхон байх бол гэж байна бодож. Би бол ерөөсөө ойрхон гэдэг нөө тэр нэр. Тэр чинь бол маш том асуудал. Тэгээд одоо мэдээж тэр AI-ийн компаниудын захирлууд асуугаад тойр сууж байгаа л ярьж байгаа. Тойр сууж байгаа 5 жил дотор болж байгаа. Тэгээ яг үндэ та нар тэр AI-ийн компаниудын хөрөнгө оруулалтыг хараад үзмээр бас жоохон сонирн байдаг ш. Одоо чинь OpenAI сая $300 тэрбум хөрөнгө оруулалт босгосон гээл те. Тэр чинь тэгээ нөгөө Amazon тэр мөнгө өгсөн гэдэг чи яг үндэ тэгээд нөгөө нэг cloud computing credit энэ гэж мөнгөөр те. Nvidia бас OpenAI-д мөнгө өгсөн гэдэг. Ингээд хоорондоо нэг тийм граф байсан. Баахан AI-ийн компани биендээ мөнгө өгөө сайхан evaluation яваад байдаг зүгээр. Тэгээ одоо OpenAI гэдэг компани ч одоо жилд хэдэн $100 тэрбум шатааж байгаа гэдгийг харахгүй те. Ерөөс ашиг олохгүй байгаа ш. Тэр чинь тэгээд тийм болохоор би ингэж энэ AI-ийн одоо уралдаан дээр Google бол айгүй урд явж байгаа гэж бодоод байгаа. Google бол Gemini айгүй сайн байгаа. Тэгээд тэрнээс гадна яг Gemini дээр наад чинь мөнгөө ингэ шатааж болно шүү дээ. Бас амар их мөнгө цацааж байгаа. Гэтэ мэдээж Google гэдэг компани чинь тэрнээс мөнгө олохгүй зүгээр юунаас advertisement Google search YouTube-ээс мөнгө олж байгаа юм чинь тийм ч хажуудлын өөр одоо урсгал байгаа байхгүй мөнгө урсгал байгаа. Тэгэхээр OpenAI бол тийм байхгүй. Тэгэхээр ингээд би бас OpenAI-г бас боддtiin ч юу болох юм бол даа гэдэг ийм их мөнгө шатааж байгаа компани ирээдүйд юу болох юм бол даа гэж бас эргэлздэг юм байна. За одоо тэгвэл яг та ингээд түрүүн хэлсэн нөгөө нэг энэ том модулууд бол ер нь бол амар хурд явж байгаа гэд тэ. Одоо яг ингээд биднэрт ингээд амар гой боломжууд гараад эхэлчлээ л да. Одоо жишээл би ингээд ерөөсөө кодын мэдлэггүй байлаа гэж бодоход ингээд яг өөрийнхөө хүсснийг практик зүгээр гаргаж ирэл тест хийгээл үзээл тэ. Ингэж өөрчлөх юм тэгж өөрчлөх юм гэдэг нөхцөлөд хангалттай бүрдчихлээ шүү дээ тэ. Тэгэнгүүт яг ийм үед ер нь одоо яг ийм AI-ийн яг гоё юм энэ бол би одоо яг юм эхлэл хэсэгтээ яг ингээд яг өрнөл рүүгээ амар орох гол явж байгаа үе гэж би бодоод байгаа байхгүй гэхдээ яг ийм үед ер нь ийм Монгол шиг юм жижиг улсын хувьд энэ технологийн хувьд ер нь яг ямар давуу боломж ер нь байх болов технологийн хувьд Монгол шиг жижиг улсын хувьд ер нь ийм яг одоо ийм технологийн хувьд одоо ингээд монголчин жоохон хэрэглэгч улс мос бол ингээд жоохон хойно идэв шүү дээ нөгөө нэг томчуудтайгаа өрсөлдөх боломжгүй ч юм уу тий яг энэ яг ийм хоцрогдлыг ер нь AI-г монголчууд ашиглаад ер нь гоё инновац центр хийх боломж хэрэг би бол дотроо бодохдоо одоо энэ подкаст сонсож байгаа хүн болгон л одоо AI-г өдөр тутам ашиглаж авах хэрэгтэй л гэж бодож чинь тий. Тэгээд ингээд AI гэдэг чинь одоо бүр одоо бараг хүмүүс чинь нэг Google search ашиглагууд автоматар AI гарч идэг гэсэн яг тэгж Google search ашиглаж байгаа хэвээр тэгэхдээ асуулт болгоноороо AI-аас асуудаг байгаасаа гэж чинь. Тэгээд ядчил тэр чинь ингээд нөгөө нэг өмнө нь ингээд сонир мэдхгүй байсан юм уу AI бол нөгөө Google search-ээс хамаагүй илүү хариултад байгаа байхгүй тий. Google search дээр чинь яг тэр артикл байхгүй хариулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр AI бол тэрийг хариулж чадаад байгаа. Тэрийг бол өдөр тутам амьдралдаа бол бүгдээр хэрэглээсэй гэж бодож байна. Тэгээд технологийн тал дээр болохоор ерөөхдөө би сая Монголд ирээд анзаарсан л та тийм нөгөө аэропорт дээр ирээл нөгөө нэг зарын самбарууд байгаа шүү дээ. Нөгөө нэг тэнгууд ингээ Америкт байгаа зарын самбарууд харангууд бүх юм ингээд AI гэсэн чи Монголд ирсэн чи шууд байгаль үгүй байгаль биш юу эсэ дандаа finance app гэсэн. Тийм үү. Чи энэ beer stock trading app энэ юуны app гэдэг арилжааны app гэдэг тиймэрхүү постэр байд юм байна. Тэгэхээр ихэд бол тийм технологийн компанид байвал бүх юм AI дандаа ашиглаж хурдан явж тий. Тэгээд бүх одоо заавал технологи гэдэггүй бүх одоо салбар дээр чи AI чинь бүгдээрээ ингэж хурдсан болгодог болсон. Ямар ч хамаагүй салбар дээр юм бол хуулийн салбар дээр ч гэсэн нэмтгийн салбар дээр ч гэсэн тэгээд AI бол ингэж бүх салбар дээр ингэж яаж байгаа урагшаа явж байгаа. Тэгээд тэрийг одоо Монголын бүх одоо секторлоод AI ашиглаж таарсаг юм бол нөгөө нэг монголчин нэг хэсэг ингээл яг стартапын үе гээл яг амар их явсан шүү дээ. Та тэр үед яг анзаарч юм тий. Одоогоос 10 жилийн өмнө тий 10 жил мөлийн өмнө яг тэндээс эхлээл ингээл нэг 4-5 жил бас нэлээд хайперсан. Тэгээ одоо ингээ бүр амар намжчихсан. Яг дэлхийд даяараа тийм баг шиг байна. Тэгээ тэрийг бас нөлөөлөл нь юу гэж харж байгаа гэхээр яг энэ гадагшаа Америк руу ч юм уу топ компаниуд явсан инженерүүд эргээд Монголдоо нөгөө нэг юм ирээд ч юм уу эсвэл Монгол руугаа ингэж холбогдоод нэм гой шийдлүүд ч юм уу дараагийн боломжуудыг бас гаргаж ирсэн те давхцал нэг гэж ер нь бас хараад байгаа байхгүй. Таны хувьд одоо ер нь хэрвээ Монголд одоо зүгээр та ингэ те AI-тай холбоотой юм технологийн бизнес хийх гэвэл танд ингэ яг гой харагдаж байгаа. За Монголын энэ салбарт нэг ийм хийжүүл бас нэлээд гой үзэтэй юм болох юм байна да гэж ер нь зүгээр Америкт байхад хаяа боддог нэг тийм байна. За Монголын одоо Монголд байгаа том асуудлууд нэг ч одоо юу юм байна л да. Би нөгөө юу сая харсан. Манай эхнэр юу Stripe-д ажилладаг байхгүй. Stripe чинь нөгөө юу ихэд дэлхийн нөгөө нэг payment processing компани бохгүй одоо нөгөө PayPal шиг тий PayPal ч юм хажууд нь жижигхэн болсон одоо. Тэгээ Stripe чинь болохоор одоо ингээл онлайнаар та тооцоо хийж явал ихэд Stripe-ээр хийж гэсэн. Тэгээ гэхдээ урд нь харагддаг үчин цаана болж байгаа юм. Тэгэхээр тэгээд Монгол улс Stripe спорт биш тий. Тэр чинь бол айгүй
татмаг авах. Тэр чинь юу гэсэн үг гэхээр ингээд би одоо Монгол компанитай байлаа те. Тэнгүүд Монгол компанитай байгаад бүтээгдэхүүнээ дэлхийд даяар зармаар байлаа те. Тэгэх юм бол Stripe ашиглаж чадахгүй байгаа байхгүй те. Яг Stripe-аас өөр нэг хэдэн компани байдаг юм шиг бид тэрийг судалж үзсэн. Тэгээд тэгсэнгүүд нь тэр чинь төлбөр нөгөө фи минь аюу өндөр юм 5% маа өчгөл бүр амар шигтэй өндөр. Тэгээд Stripe чинь хүсрээлний 2%, 1% байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр одоо Stripe гэдэг юм чинь Монголд ингээ ороод ирчихвэл тэгээд тэр чинь Монголд байгаа бизнесүүтэй зөвхөн дэлхийд юм зармаар яваад чинь бүр хамаагүй бүх юм амарчилж өгч байгаа байхгүй. Наад зах нь одоо тэр төлбөрийн системийг одоо яах хэрэгтэй байна. Шийдэх хэрэгтэй байна тий. Тэгжээж энэ бид тэр оюуны өмчөд дэлхийд зарах гэдэг шүү дээ. Тэр хамаагүй амар бол. Тэгвэл тэгээд бид нар чинь хоорондоо Монголтойгоо зарцаа байгаа тий. Тэр үе талах хэрэгтэй байна. Тэгээ хоёрдугаар болохоор ингээд би бол ингэж боддог зүгээр нөгөө нэг Silicon Valley гэдэг нэг TV show байдаг. Тэр технологи тех хүмүүс мэдж байгаа байлгүй тех биш хүмүүс гэсэн үстэй айгүй болж байгаа. Тэрэн дээр нөгөө Jinyanгийн аргыг хэрэглэмээр санагдаад байдаг байхгүй. Jinyan гэдэг нэг хата залуу байдیں۔ Тэр болохоор яадаг вэ гэхээр ингээл нэг самбар гаргацсан байдаг. Төдийлтэй тийм. Чи нөгөө нэг жижигхэн хэрэг Jimmy O Yang баха тий. Jinyan гэдэг нэртэй character. Тэр одоо ингээ самбар дээр бичсэн байдаг байхгүй. Тэнгүүтэл одоо Америкийн бүх компаниудыг бичсэн зэ. Uber тий. Instacart, Google YouTube тэгээ ингэж самбар дээр бичингүүтэй тэгээ хажууд нь болохоор Google хажууд Chinese Google YouTube гэнэ Chinese YouTube гэдэг. Ядчил тэгээд ингээд Америкт одоо ингээд болж байгаа мундаг байгаа компаниудыг Монголд оруулж ирээ гэдгийг санаа авахгүй те. Тэр нь одоо юу гэхээр хуулийн салбарт одоо AI ашиглаж байгаа юм. Одоо хууль гэдэг чинь бас айгүй төлбөр үнэтэй одоо бичиг баримт боловсруулах гэсэн айгүй цаг авдаг салбар шүү дээ. Тэгээд AI-аар ингэж одоо сайхан бүгдийг ингээд Монгол улсын төлөө ингээд шийдсэн тохиолдолд ингээд бас айгүй гоё юм байна те. Тэрнтэй адилхан одоо жишээ нь ингээд AI-аар юу байна? Voice AI гэдэг байгаа шүү дээ. Англиар ингээд шууд бүх бичмөө шууд дуу муу зохиож болдог тийм англи дээр байгаа. Тэнгүүл тэгээд Монгол дуу зохиолт тийм үү. Тэгэл тэрнтэй адилхан ирэхдээ бол хамгийн амархан зүйл бол тэр одоо ингээд гадаадд те дэлхийд даяар ямар одоо англи хэл дээр ч юм уу Америкт ч юм те. Тэрийг тэгээд Монголын version болгоод тэр бол бүр хамгийн одоо safe юмнууд энийг байхгүй те. Би бол тэгж боддог. Гэтэ яг Монголд зориулсан гэвэл би ста мэд би тэрийг бодож үзэв. Гэтэ Монголд яана хурц ирэхээрээ одоо нилээн одоо судалгаа хийж аваад хийнэ ер нь. Зөв. Та ер нь Монголд буцаж ирэх гэж бодож байгаа юу? Тэг ер нь бол яг яаж байгаа Америкт бол үрд байна гэж юусе бодохгүй ба. Гэтэ ойрын хугацаанд бол Америктэй бол жоохон ячи улам мондог инженер болоод улам одоо компаниудад туршлагаа аваад байжээ. Тэгээд одоо би ч одоо тэгж 30 гарч байгаа болохоор мэдээж сурах юм зөндөө байна. Тэгээд магадгүй 40 гараад ч юм уу бас Монголд ирээ гэж бас бодож байгаа. Ерөнхийдөө үрд Америкт байхгүй. Nice. За хоёул ярилцлагын төгсгөлд та гоё одоо яг энэ Монголд ингээд яг ажиллаж байгаа технологи салбарт ажиллаж байгаа айгүй олон инженер залуучууд байгаа. Яг стартап тэгэл том топ одоо банк санхүүгийн байгууллагууд ч юм уу. Тэгээ одоо банк санхүүгийн байгууллагууд бол өөрөнд хэлбэнчил одоо ер нь Монголын ингээд яг ийм технологийнхныг яг амар сайн ингээд ер нь дэлхийдээ ер нь хамгийн ойрхон нийлүүлсэн ажиллаж байгаа хүмүүс гэж хараад байгаа байхгүй. Тэгээ энэ ер нь Монголд ажиллаж байгаа залуучууд ч гэсэн бүгднийх нь ер нь толгойд ингээд дэлхийн топ компани ч юм уу те. Эсвэл гадны зах зээл рүү ингэж гарыг гэсэн бодол өгдөг. Тэгээ энэ инженерүүдэд та хаандад нэг гоё зөвлөгөө ч юм уу ер нь бас тэр төлөлийн өнцгөөс нь ер нь нэмийг хараа. Одоо ямар одоо арга чарга байна гэж үү тийм үү. Тийм би болохоор одоо миний замнал болохоор ингээд Америкт бакалавра хийгээд тэгээд ингээд тэнцэнэ үлдээд тэгээд ажил хийсэн те. Тэгээд ерөөхдөө бол Америкт би Америкийн талаар ярина. Бусад улсын талаар би мэдэхгүй болохоор те. Америкт ажиллах хамгийн чухал одоо болж байгаа нөгөө нэг хэцүү асуудал нэр ихтэй визит асуудал ажиллах хэрэг гэсэн үг гэсэн дээ. Тэр ажиллах эрхээс шийдчих юм бол ажил ороход тэр нь бол гайгүй нэр нь дуудчихсан шүү тэгээд арчил орчин гэсэн үг гэсэн дээ. Тэгээд тэр асуудлаа шийдэхийн тулд одоо миний хамгийн одоо баталгаатай зүйл юу вэ гэхээр ингээд Монголоос одоо бакалавр хийсэн бол тэгээд шууд мастер Америкт хийгээд гайгүй хямдхан сургуульд мэдээж чинь үнэтэй байгаа. Тэгээд ер нь бол одоо бол тэгээд магистрийн ажиллаад олон жил болсон бол мөнгөөр хатсан бол тэгээд мастер тасарцуулаад тэгээ мастер явчих. Тэгээ мастерд явахдаа 2 жилийн програм дээр сур. Ягаад 2 жил гэж байгаа гэхээр зундаа дадлага хий гэж байгаа хэрэг. Ерөнхийдөө зундаа дадлага хийхдээ цагаа олгоод тэгэхгүй бол 1 жилийн мастертай орчих юм бол тэр чинь яаж гэсэн үг 1 жилийн дотор шууд 9 сарын дараа төгссөнгүүтээ шууд ажил авах хэрэгтэй болчихсон. Тэгэхээр тэр жоохон хэцүү байж магад. Хэрвээ үнэхээр мундаг бол болно л да тий. Гэтэ миний бодлоор жоохон 2 жил болгоод зундаа дадлага хийгээд резюмегээ жоохон чангаруулад тий. Америк туршлагатай болчоо. Тэгээд одоо ажил апплайдад хамаагүй тийм одоо зүгээр баг. Тэгээд ягаад тэгж байгаа гэхээр ингээд Америкт компьютер сайенсээр төгссөн одоо технологиор төгссөн хүмүүс 3 жилийн визтэй байдаг. Тэр 3 жилийн визтэй байж захтаа тэгээд визээ тэгээд сунгаа ногоон карт авах ч юм уу тэгээд өөр нэг H1B энтергүй виза тэр мэрийг ингээ аваад тэгээд явчихад ирэхэд тэр одоо замнаас миний бодлоор хамгийн боломжтой юм шиг санагдаад байна. Өөр замнуудыг би ста мэдгүй би тэрийг бол арай recommend бол хиймээргүй. Та дөрөв нэг гоё компаниуд ирсэн шүү дээ. Яг ихэнх Монгол инженерүүд ч юм уу яг энэ залуучуудад хамгийн их харагддаг компаниуд тэгэл одоо ингээл топод Apple, Microsoft, Google, Meta, Amazon тэр ч юм уу тийм Amazon гэж явчихж байгаа тийм. Идрээс өөр яг та хэд нэг энэ компаниудыг нас нэг хараад үзье чи уул нь энд нь амар ингээ гоё опшн байна шүү дээ. Энэ төлөлийн салбарууд нь одоо Америкт илүү бас нөгөө нэг амар гоё ингээд хөгжиж чинь тэнд
яавал. Та яг өмнө нөгөө нэг санхүүгийн салбарт гэж хэлсэн л дээ. Өөр тэндээс өөр үлдээсэн ч юм уу? Одоо бол юу вэ? AI-ийн компаниуд бол зөндөө байгаа. Тэднийг бас хараараа Anthropic, OpenAI зэрэг тэрэн шиг тэгээд нөгөө хууль моли AI нөгөө нэг имлэг AI компаниуд зөндөө байгаа. Гэхдээ одоо бол бас нэг өөр нэг индустрийн хэдүүлэр ирсэн ярьсан. Тэр нь болохоор нөгөө нэг жолоодлагын гэх юм одоо нөгөө after trying гараад байгаа гэдэг. Тэр индустриг бол бас Америкт бол нэлээд амар өрсөлдөөнтэй байгаа хөгжлөө. Одоо мэдээж Tesla энэ чинь гэсэн хийж байгаа. Тэгээд тэрнтэй адилхан бусад одоо Amazon хүртэл тийм одоо компаниуд авцсан. Zoox гэдэг тийм робот такси. Тэгээд Google гэсэн Waymo гэдэг компани. Тийм үү. Тэгээд тэр бол салбар бол бас амар чухал салбар гэж бодож байгаа. Тэр бол ингээд бүх жолоодлагыг автоматжуулна гэдэг юм бол бас л дэлхийг одоо хувьсгал өөрчлөлгөөр байна. Надад бол баг тэр юу санагдаад байгаа хэрэг. Жолоодлагыг ингээд өөрчлөх нь баг илүү төхөм санагдаад байгаа байхгүй. Одоо чи баг шийдэх гэдэг юм шиг арай болоогүй байгаа л да шийдэх тийм. Тэгэхээр тэр нь болохоор нөгөө AGI гэдэг юмарс тэр нь хамаагүй төхөм байгаа даа юм тийм. Тэгээ ядаж нэг машины жолоодлагаа тэгээд AI гарчаад байгаа шийдэж чадахгүй байхад яаж тийг хүнийг оруулах гэдэг юм бэ гэдэг чинь тэнэг байгаас тийм. Тэгээд гоё л тийм. Эхлээд ядаж жолоодлагаа шийдчихлээ тийм. Тэнгүүтээ тэгээд тэг ядчил тэгээд чинь гэр орон цэвэрлэхээр робот гэсэн гарсан тийм бас стартап гараад ирсэн. Тэгээд тэр мөрөмсөн тэгээд одоо ямар нэг асуудал гарангууд орон энэтигээс нэг нөхөр холбогдсон гоо тэгээд ингэж өдөр гэж байгаа байхгүй. Зэрэгэжсэн шийдэж чадахгүй байгаа. Одоо Америкт ер нь тэр нэг өөрөө явдаг гэсэн автоматик кар ер нь хэр дэлгэрж байна. Яг таксинууд эсвэл ямар такси ч юм уу эсвэл одоо тэр яг тэр одоо Tesla ч юм уу яг тэр төрлийн машинуудын ер нь соёл ер нь хэр нөгөө нэг юу Tesla яажсэн бол ашиглаж байсан бол Tesla одоо FSD гэдэг юм гараад ирсэн. Тэр FSD нь бол бүр амар сайн болсон. Full self driving гэдэг. Тэр нь болохоор ингээд жолоочийнхаа нөгөө нэг жолооны хард суугаал тэгэл нэг address бичингүүд шууд гэрээс ахуулаад тийш нэг хүртэл өөрөө хүртэл урдаа зогсоод одоо парклж болсон бүр. Тэр үнэн гоё. Тэгээд ингээд өрүүлээ харах чинь өрүүлээрээ гараа тавих чардаг зүгээр замаа хараад ингээд байж болно. Гэтэ нүдэн анж болохгүй. Нүдэн анж ингээд нүдэн анаарэ гэдэг чинь хэлнэ. Нүдэн камерт харж байдаг байхгүй тий. Тэр нэг хүн монитор хийж байгаа гэсэн үг шүү. Машин чинь өөрөө монитор хийж байгаа гэсэн. Нэр нэгэн таныг ирснийг бас асууж гэж чинь. Одоо бас нөгөө ингээд humanoid robot-ийн юм одоо яг ингээд амар нөгөө нэг AI ингээд нөгөө нэг аяга хайпаад тэгэхээр яг энэ салбар нас ингээд дэлгэрээд эхэлж шүү дээ. Тэгж байгаа. Энэ бас хөгжил энэ хөгжлийг бас та инженер хүний нүдээр ер нь хэр харж байна. Хизээ ер нь одоо хүмүүсийн амьдралд ингээд ер нь ороод бүр яг юм жоохон одоо ер нь ороод эхлэх бол. Хайлт нэг сая нэг компани гараад ирсэн шүү дээ. Гэр орон цэвэрлэл робот гэдэг. Сарын $500 гэлөө юу гэлээ subscription тийм байсан баха. Тийм. Тэгээд тэрийг харуул яг хөгжлөлтэй юм шиг санагдсан. Гэхдээ тэр нь тэгээд мэдгүй би хэрэгсэн хүнийг ерөөсөө яагаад винер гэж аваад нэг ревюг ин харъя. Тэгээд рекламыг харахад бол кул юм шиг харагдсан. Гэхдээ тэр чинь тэгээ практикөө шалгуулж шүү дээ. Реклам чинь тэгээ юунаас ямар өөр би ревьюс юм харна. Гэхдээ тэгээд 500 хэтрэг үнэтэй санагдаж байгаа. Тэрний оронд зүгээр Америкт бол баян хүмүүс зүгээр тийм Hispanic тий нөгөө нэг баг гэрүүш баг тийм гэрүүш авсан хамаагүй дээр байгаа байхгүй тий. Тэгээд тиймэрхүү хүмүүстэй авчих би амар racist юм ярьж шиг байна. Тэр ихтэй хүмүүс тэгдэлтэй ер нь тэрний оронд 500 угаасаа тийм байгаа шүү дээ. За энэ хүн ингээд манай подкастын урилгыг авч орж ингээд алс олон Америкээс хүртэл энэ дээр чи подкастт орсон байна. Үнэхээр их баярлалаа. Тэгээд бас таны юу би Цэнгуахтай холбоотой таны сошиал болон бусад нөгөө нэг мэдээллүүдийг нь description-д оруулж. Бас та нөгөө нэг өөрөө нөгөө нэг юм кодинг бас онлайн курсинг юмнууд хийдэж шүү дээ. Тий, ер нь хийцэн байгаа. Тэрэн дээр да авталж байна эсвэл одоо ер нь ихэнх хичээлүүд нь ер нь баг болцсон уу? Тэрийг яг би зүгээр maintain хийгээд байгаа жаа. Автаа шинэ юм бол ерөөс оруулж амжаагүй л яваад байна. Тэгэхээр ер нь бол энэ асаалтайгаа ажиллаж байгаа. Тэгээд яг автаа хийгээгүй л яваад. Maintain хийдэг. Ямар нэг асуудал гарвал би засчдаг. Кодинг хичээлүүд байсан тий. Кодинг хичээлтэй тий надаа яг юу байгаа. Хоёр том сайт байгаа. Нэг нь болохоор нөгөө нэг зүгээр Udemy энэ шиг нөгөө нэг онлайн хичээлүүд байдаг. Зүгээр бичлэг үзээд тэгээд кодоо сурдаг тийм юм сайт байгаа. Тэгээд нөгөөт нь болохоор нөгөө яг код сурмаар байвал яг ингээд код бичээд одоо сабмитлаад зөв бурууг ингэж харж мардаг ч юм уу. Тэгээд нөгөө хичээл болгоод заасан ингээд жижиг болгонуудтай тийм сайт байгаа. Тэгээд тэр хоёрыг мейнтейн хийж явж байгаа. Та зүгээр сонирхлоор л зүгээр хийж идээгэл хийсэн үү? Тийм ерөнхийдөө бол тэр бол надаа яг тулгуурлаж байсан асуудлаа шийдэхин тулд хийсэн л дээ. Тэгээд ингээд нөгөө нэг тэр кодийн платформ болохоор ерөнхийдөө би код бич сурж байхдаа нөгөө нэг олон сайтууд байдаг тий. Тэгээд хамгийн алдартай нь болохоор ингээд lead code гэдэг сайт байгаа. Тэгээд lead code гэдэг сайт чинь ингээд та нар мэдчихсэн бол одоо ингээд яг ингээ хамгийн амархан бодчихсан амар хэцүү байхгүй. Тэгээ би тэрийг нэгээд юу ч мэдэхгүй хүн ингээд харангууд амар уур хэлэн ч одоо хамгийн амархан болгоно юм байна шалт нэг юм байна гээл. Тэгвэл ингээд яг ингээд зөтгүүл lead code надад тохирохгүй маань өөр ямар өгтөө одоо анханаас нь сурчдаг сайт ингээд яг үнэ байхгүй. Тэгээд тэрийг бид амар системчлэгдсэн тэгээд сэдвээр ингээд багцлсан баг багаараа заадаг хамгийн амархнаас нь хавуулаад ингээд жижигнэр хүндэрдэг team сайт хий гэж одоо тэг хийсэн байхгүй. Тэр л айгу надад бол амар сайн юм чи санагдтыг. Тэгээ одоо тэгээд
сүүлийн ерөөсөө нэг апдейт хийсэнгүй. Гэтэ одоо AI би тэрийг AI сүмэн хийсэн юм. AI гарч ирэхээс өмнө. Тэгээ одоо тэгээ нөгөө курсаар болсон болохоор одоо бол нэрхэд бол нэг мотивашн ороод ирчихвэл тэрийг бол нэрээ яах баха амар сайн сайжруулж чадах баха. Мангар хурдан сайжруулж. Тийм мангар хурдан сайжруулж. Тийм ядчил ингээл асуулт generate хийхдээ AI ихтэй generate хийчихсэн тийм. Nice. Төсөлтний сонирхолтой асуулт. Таныг анх энэ computer science-ийн салбар руу нэг 2 хятад найз чинь оруулсан гэдэг аваар хэлсэн шүү дээ. Яг гоо тэр болохоор нөгөө хөрвөхөд амар нөлөөлсөн тийм. Тэр хоёр хүн одоо ер нь хаана юу хийж байгаа? Юу лээ. Би тэр хоёртойч одоо хүртэл найзууд. Манай тэр нөгөө ихний найз нь болохоор юу байгаа. Метад ажиллаж байгаад одоо юунд орцсон? Vmod орцсон. Тэгээ Метад 5 6 жил ажилласан. Бас софтвер инженер. Бас софтвер инженер. Тэгээ одоо Vmod орцсон байгаа. Тэгээ нөгөөх найз болохоор юунд байгаа. Америкийн нөгөө Intuit гэх компани байдаг. Тэр нь болохоор tax хийдэг. Одоо tax хийдэг софтвер номер 1 компани. Тэр нь болохоор Turbo Tax гэдэг нэг софтвер байгаа. Тэгээ тэр Turbo Tax нь болохоор угаасаа Монголын хүмүүс гахчих магадгүй tax софтвер юу гэсэн үг юм гээл те. Одоо Америкч нь татвар гэдэг зүйл чинь бүр аимшигтай их нөгөө кодтай аимшигтай их хуулийн юм байдаг. Тэрийг чинь хүн болгоо ингэж өөр өөрсдөө татварыг ингэж жил болгон улс руу ингэж файт хийдэг байхгүй. Тэгээд тийм болохоор ингээл ягаад тийм байгаа вэ гэхээр нэгэсэндээ засгийн газар нэг их мөнгө авах гэдэг байгаа биш. Тэр ягаад засгийн газар хүмүүсэд нөгөө нэг аль болох нөгөө нэг татварыг нэг буцааж өгөх гээд байгаа гэх юм. Хэрвээ нөгөө нэг юу байсан бол засгийн газар нэг үнэхээр их мөнгө авах гээд байдаг байсан бол зүгээр шууд хүн болгон зааж 20 30% өгөөл тэгээд ямар ч юм байхгүй байсан шүү дээ. Тэгээд Америк болохоор бүр тэр бүх нь бүгднгийн одоо чи байр авч байгаа хүн жоохон хасын. Тийм машин авсан хүн жоохон хасын. Тэгээ хөнгөлөлт үзүүлээд байгаа байхгүй. Тэгээд тэр мэрийг ингэж хариуцлагатай чинь маш компликейр учраас тэгээд буцаастаа програм гаргацсан. Тэгээ тэр нь бол Turbo Tax засгийн газрын програм бол биш мэдээ зүгээр third party компани. Тэгээд tax file хийхэд туслах компани байхгүй. Тэр компани ажилладаг. Тэр маань сонирхолтой. За энэ хүртэл хамт байсан баярлалаа сонсогчдоо. Тэгээд аудио хувилбараа бас бусад платформ дээр орчин. Тэгэхээр та бүхэнд бас тэндээс татаж аваад бас шууд сонсох боломжтой. Бид хоёр бараг бараг л 2 цаг гэж. Бараг л 2 цаг ярьчих шиг боллоо. Тэгээд урилга хүлээж авч оролцсон зинг багтаа маш баярлалаа. За яста баярлалаа тамира. Тэгээд ирж ярьснаа баяртай. Тэгээд сонирхолтой сэдвүүдээр өрнөлөө. Тэгээд надтай холбоотой илүү дэлгэрэнгүй асуулт асууж хүлээдэ болно шүү. Тэгээд сошиал медиа линкүүдээ доор тавьчих уу. Тэгээд Таны бүх мэдээлэлүүд чинь. За окей. Тэгээд. За thanks. За баярлалаа.